Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Zubrovka. Yulon хятад хоолны ресторан. Simple зээлийн аппликейшн. Avandra. XM Broker. За сайн байцгаана манайхан podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Та бүхэндээ өглөө өдрийн орой мэндийг хүргэж байна. Powered by Airplane аяли хөгжи гэдэг үрээтэй явдаг байгаа. Тэгээд манай подкасттай байнга хамтран ажилладаг Simple зээл аппликейшн. За Yulon хятад хоолны ресторан XM Broker. Zubrovka чарна Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За ингээ өнөөдрийн дугаарын зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. За өнөөдөр подкастт маань Арчилсан намын дарга цагт гэрэл ах маань үргэлжлэн ирсэн байна. За улсын хурлын гишүүн Лодо Самбуу улсын хурлын гишүүн Зэнгөнөр үргэлжлэн ирсэн байна. За та бүхэн сайхан шинэлвүү. Сайхан шинэлөө. За алт мөнгө их хурааж юу гэдэг лээ? Айл их хэсэж алт мөнгө их хураав. За би юмдаа их муу шүү. Тийм байгаа. За тэгээд зочдыгоо бол бас бараг 1 жилийн хугацаанд подкастнда ураад тэгээд өнөөдөр ингээд бүгдээрээ үргэлжлэж ирсэн байна. Тэгээд та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд ажил төлтөн сайн уу гэдэг хэлье да. Тэг хаврын өдрүүд эхлээд бэлгийн толлын өдрүүд эхлээд одоо ажил төрөл улс орон дээр өрнжих шиг байна. Ажил сайн байна. За одоо Лодо гэдэг жинхэнэ сэтгүүлч хүнтэй суудчих баг сандраад байна шүү гэж. Тэгээ яг би өнөөдөр улаан балаа гаргаж ирээд хэлээд. Яг өнөөдөр яг нөө иргэнийхээ зүгээс одоо та бүхнээс надад асуух асуултууд бол байгаа. Гэхдээ тэр нь сүртэй бишээ чаас өөрийнхөө хэмжээнд л та бүхнээс асуугаад тэгээд хүссэн хариултаа авч чадах болов уу гэж найдаж байгаа. Тэгээ ерөнхийдөө өнөөдрийнхөө юмыг бол би яг өөрийнхөө өнцгөөс те яагаад ингэдэг юм бол одоо жишээлбэл яг одоо мэдээж улс төрчид ороод ирсэн байгаа учраас шийдэл би эндээс олж авах болов уу гэж их найдаж байгаа шүү. За тэгээд ер нь манай зочд маань сошиал контентууд хэр үзэж байна? Машиндаа үзэж гин үү? Ер нь Монголын одоо энэ сошиал контент бүтээгчдүүдээс ямар контентуудыг бас ихэвчлэн үзэж байна вэ? Ер нь бол үзнэ. Тэгэл машиндаа л үзэх юм да. Тэгээд төгжрөл чинь бас биднэрт айгүй том боломж өгч штэ. Нэвтрүүлэг үзэх, юм сонсох, чагнах, өөртөө ярилцах гэдэг. Би ер нь төгжрөлд нэг дургу биш. Нэг дуртаач биш ч гэсэн. Тэр чинь бас нэг тодорхой завсарлага авах цаг байгаад байгаа. Тэгээд 2 цаг ордны баруун талын хар нөхрөө орчуулны 2 цаг сайхан юм бодож амжиж байгаа. Тэгээд юм бодоод дуусчих юм бол сайхан лайвдчихж байгаа юм. Би төгжирдэг. Тэгээд тэр орондоо бол контентыг үзнэ. Одоо бүрийгээс эхлээл явна штэ. Бүрийтэйгээ бас нэвтрүүлгээр нь ярилцаал явах ч бас сайхан байдаг. Тэгээ манай заримдаа жоо ядарсан орой байх юм бол хүлээлгийн өрөөгөө сонсч нөгөө хоёрыгоо сонсоод бас нэг хөвгчлөлтөө тий. Зөндөл байна да. Одоо манай ютуберүүд бол олон байгаа штэ. Тэгээ нөгөө байнгын тогтмол биш ч гэсэн цаг үеийн сонирхолтой юмнууд оруулдаг ютуберүүд бол олон байна. Санжаагийн подкастыг бол одоо олон жил үзэж штэ, сонсож байна те. Залуучууд тойр цуугаал ярилцах чинь бас тэдэртэйгээ сонсно гэдэг чинь дотроо ярилцсан гэсэн үг штэ. Тэгээ та нартай ингээд сонсонгоо ярилцаа явуучих сонирхолтой байдаг. Баярлалаа. Яа бүрэн хэмжээний подкаст бас яг үзэж дуусгах чадахгүй л байгаа. Ер нь нэг эхлүүлж явж байгаа л яг төгжрийн дунд сонсож байгаа л нэг 20-30 минутаар нь таслал. Нэг подкаст дуусгах гэж нэлээд удаад байгаа. Тэгэд яг ер нь бол бас рилсүүд л илүү их сүлүүд бол үзэж байна те. Тэгэл хүмүүсээ ингээл нэг хийж байгаа. Тэгээ би бас өөрөө баг хийж сурах хэрэгтэй болов уу гэж бодоод байна. Тэгэхгүй бол бас ингээд нэг яалтчгүй 1 минут 30 секунд дотор л үндсэн санаагаа ойлгуулж чадахгүй бол бас ингээд нэг үзэгчдэд ингээд харагдчих чадахгүй болчиход байгаа. Тэгээ тэр утгаараа бас ингээд нэг мэдээлэл аягүй зүг зэгцтэй ингээд аягүй гоёор хүмүүсээс хүргэж сураад байна л да. Зүгээр л нэг өдөр тутмынхаа амьдралыг өнөөдөр би юу хийсэн бэ гэдгийг тайлбарлаж байгаа ч гэсэн тэр нь аягүй тийм сонирхолтойгоор тэгээд тийм юунууд ерөнхийдөө бол рилсүүдээр илүү хараад байна би бол. За таны үед ямар контент үзэж байна вэ? Би ч яг сая бодож үзлээ. Доктортой нэг сүүлийн суугуудаас бол бараг нэг юм сонсдог юм. Түүхийн нэг хаягууд байдаг штэ. Одоо гэгцэн түүх, тэр субуутай, одон өндрийн ер нь өнгөрсөн түүхийн хүнүүгээс нааших түүхүүдийн нэг 20-30 минуттай подкастуудыг л ер нь болж байгаа хэлжилж. Машинд явахтаа л тэгэл сонсдог юм байна.
А яг одоо сүүлийн хаягуудыг бол нэг тэгээд за тэгээд нөх давтагдсан мэдээлэл наанцаа бас ихтэй байдаг болохоор Улаанбаал зогсцсон учраас үзэх юм бол. болохоор миний хувьд бол яг одоо сая иргээ бодсоо чи би дандаа түүх сонсдог. За тэгэхээр надад бас нэг юм сонирхолтой санагдсан юм л да. Одоо улс төрийн ажил хийж байгаа хүмүүс ер нь чөлөөт цагаа юунд зарцуулдаг юм бол за мэдээж хэрэг зарим нэг хүмүүсийг бодох юм бол арай их стресстэй салбарт ажилладаг байх гэж би л хувьдаа бод. Яг хав буруу бодож иж магадгүй л дээ. Тэгэхээр ерөнхийдөө та хэд маань жишээлбэл яг чөлөөт цагаа юунд зарцуулахыг хамгийн их хүсдэг вэ? За чөлөөт цагаа зарцуулж байгаа тэр хэсэг хугацаанд яг өөрөөгөөчтэй байлгахын тулд тэрийгээ бас олох хэрэг гардаг байх гэж би зүгээр дотроо боддгийн. Тэгэхээр та хэд үед жишээлбэл яг чөлөөт цагаа юунд хамгийн ихээр зарцуулахыг хүсдэг вэ? За ер нь чөлөөт цагийн тухай ярихын тулд эхлээд нөгөө чөлөөтэй гэдэг чинь одоо нэг чөлөөлөгдөх гэсэн утга агуулгадаад байна шүү дээ. Тэгээд одоо би бол нэг сэтгүүл зүйн салбар тэгээд улс төрийн мэдээлэл, улс төрийн сэдвтэй холбоотой тэрэнд их дурлаж ажилладаг учраас чөлөөт цаг гэх нь одоо бас юу ч юм. Зүгээр яг тогтмол ажлынхаа хажуугаар гэдэг ч юм уу. Тэгээд сая жишээлбэл одоо чуулганы завсарлагыг ашиглаад ууланд бүгж жагаад ном бичлээ гэж гэдэг юм уу. Ер нь бол бусад үедээ гэр бүл одоо нялх хүүхдүүдтэй учраас гэр бүлдээ цаг зарцуулдаг, хийг хүсдэг, тэгтээ зарцуулдаггүй хөвчлэн нэг улс төрийн мэдээлэлтэйг л ойрхон байдаг. Тэгэхээр чөлөөт цагаараа ч гэсэн ажилдаа одоо хоббиндоо сонирхож байгаа цагтаа зарцуулдаг гэхээр чөлөөт цаг ажил хоёрыг ялгах гэдэг зовлонт болчих. Нэг хүсээд байгаа юм хийгээд байгаа учраас одоо юу гэдэг чинь одоо жишээлбэл зүгээр ингээд мэрэгжлийн дагуу ажилладаг гэхдээ нэг өөр нэг юм дуртай бол чөлөөт цагаа түүндээ тогтмолж гэдэг юм зарцуулна гэдэг. Яг ингэ чөлөөт цаг уртаар бодвол тэр. Тэрнээс биш одоо дасгал хөдөлгөөн хийхээс ахвал зөндөл юм байна л да. Ихэвчлэн л ер нь яг энэ сонирхдаг сэдвтэл асар их цаг зарцуулж байна. Одоо жишээл ингээл уцаа бариад суужгаар хүмүүсийн уцаа маажаад тэрэн дээр ингээд тэмдэглэл биччихэдэг. Байнгын тэмдэглэл хөдөлж яадаг тий. Тэгээ тэр нь ингээд ном болоо гарч идэг юм уу жишээлбэл. Тэгэхээр тэр нь юуны тухай ингээд ингээр дахиад нийгмийн сэдвтэй, улс төрийн сэдвтэй ингээд явж идэг гэдэг. Тэгэхээр чөлөөт цаг бол үндсэндээ чөлөөт гэж хэлэхгүй ер нь хамгийн их цаг зарцуулдаг зүйл маань бол сонирхдаг сэдв ажил байна да. Тэгэхээр энэн дээр бол нэг иймэрхүү наач нэг жигвтер юм шиг өмөртлөө бас үндсэн том их асуултыг агуулгыг агуулж ил гэж хараад байна л да. Энэ нь болохоор ер нь тэгээд нэг хүний аз жаргал гэж юу вэ гэсэнтэй маягийг би бас нэг юмс уншиж ирсэн тэгээд санал нэгдэжсэн зүйл хүмүүд ажил хөдөлмөрөөр эхлээд энэ нь хоббитой давхцаад эндээсээ одоо жишээ нь үр дүнд хүрээд бизнес бол одоо ажиллаа хийгээд тэр чөлөөт цаг тэр хоббийн бизнестэй нийцээд тэгэхэд эндээсээ одоо тэр компани ашиг орлогод нийцж байгаа. Энэ бол одоо жишээ нь хамгийн аз жаргалтай бизнесмен юм а гэдэг жишээ нэг юм үүд явж ирсэн надад бас ингэ таалагдахгүй юу. Тэгэхээр одоо боддог үндэс ажиллаа хийгээд чөлөөт цаг хүчин чөлөөтэй болонгуудаа хийдэг зүйл нь тэр хоббийн үндэс ажил бараг ажил хэрэгтэй нийцээд тэгээ үр дүнд хүрээд тий. Тэгэхээр л яг зүгээр хамгийн төгс утгаараа бодвол хамгийн одоо чөлөөт цагийн 3 давхиж байгаа ажил нь хоббийн давхиж байгаа хүн л хамгийн аз жаргалтай хүн ба. Нэг юм дурггүй юмаа хийчихэд зав харангууд нүүдгийг хайчаад очоод нөгөө дуртай юмаа хийдэг. Энэ одоо баг тий. Хүсвэшгүй юм байгаа ч тий. Миний ажил бараг ядаргаа. Цаг харж байгаа. Ярьчаад одоо би хобби руу гарч гүн гэвэл тий. Тэгэхээр эсэргээрээ тэгээд энэ хоёр нь давхцаж байгаа хүн. Тэгээд тэрнээс үр дүнд хүрээ тэрнээс кайп аваад. Тий. Тэр бол надад гоё санагдчихсан. Улс төрийн хувьд болохоор үр дүн гарна гэдэг нь өөрөө хэмжигдэхэд айгүй хүндрэлтэй. Ер нь яг өдөр тутмын үр дүн яг нэг тайлан бичиж дуусгаад тэр нь яг ажил болчлоо гэж хүн өөрийгөө урамшуулж мэдрэмж авдаг шүү дээ. Тэр улс төрчийн хувьд бол мэдрэхэд их хүнд юм байлаа. Нэг процесс айгүй удаан явдаг. Жишээ нь нэг Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрыг эрх болох тухай хуулийг хүчингү басан тооцно гэл. Ер нь бол хоёрхан өгүүлбэртэй л хууль байгаа байхгүй. Тэрийг хийх гэж л цаг нэг жил болчихж байгаа. Ингээд тэгэхээр чи нэг жил хийх гэж айгүй олон хоног хүний хувьд бол явж байгаа. Тэгээ миний хувьд болохоор нөгөө нэг хоол хийх айгүй дуртай. Тэгээд ингээд яг нэг айгүй их олон ажилтай байжгаад яг гэртээ очиод хоол хийнгууд тэнцээ нэг үр дүн гарчдаг байхгүй. Тэгээд хоол нь бэлэн болоод яг ингээд хоолоо идээд ингээд яхаар
нэг юм гараас гаргацсан мэдрэмж авдаг болохоор тэр айгүй гоё тийм урамшуулалтай юм шиг санагдаад. Тэгээд нэг юм өдөр тутамдаа бас яаж нэг өөрийгөө бас урамшуулж явах уу гэдг нь нөгөө сэтгэл юуны хувьд, сэтгэл зүйн хувьд тэр чин өөрөө ингээд нэг бүтээмж гарахгүй байгаад байхаар айгүй стрессмэр болдог. Ингээд ямар нэгэн юм хийгээд байгаа хэрнээ тэр нь ингээд шууд нүдэнд харагдах үс ингээд юм гарахгүй байхаар би бол жишээ нэг стресстэй байдаг. Тэгээд тэр утгаараа бас ингээд өдөр тутамдаа баг багаар ч гэсэн юм өөрчлөгдөж байгаа шүү гэдэг мэдрэмж авахгүй бол нэрээ яг юу хийгээд байгаа вэ гэж бодогдох бодол айгүй их надад байгаад байдаг. Тэгээд тэр утгаараа чөлөөт цаг тэгээд одоо хувийн амьдрал юуныхан балансыг бас ер нь барьж сурахгүй бол нөгөө урт хугацаанд эн чинь нэг доктортой байхад амар нөлөөлөх юм шиг санагдаад тэр утгаараа бид нөгөө нэг урт хугацаанд яг доктортойгоор л хийдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй нэг ажиллаа хийж ингээл бүр ингээд хэдэн 7 хоног орч байт юм уу сунж ажиллаад тэгэл ядраал бие нүвдүүл ингээл ядаг тийм юмнаас гарах гал ер нь тогтмол доктортой яг ажлуудаа явуулж тэр нь урт хугацаанд нийлбэр дүнгээрээ айгүй сайн амжилтанд хүрэх үнцэг болох юм болов уу гэж хараад байгаа. Цэнгүүний хэлсэн дээр нөгөө өдөр тутам өөртөө урам өгөх, урамшил болгох, үр дүн гаргах гэдэг. Энээр нэг би зүгээр өөртөө боддог нь юу гэхээр одоо жишээлбэл цэнгүүн бит хоёр одоо манай намын дараагч яг зарчим айгу барьдаг байхгүй. Тэгэхээр үнэхээр барьдаг. Тэгэхээр бид нэр одоо цэнгүүн бит төр жишээлбэл нэг чуулганы хуралдаан дээр нэг орж ирж байгаа санал хураалтан дээр дарж байгаа конопо хин хаан дарж ийн гэдэгтээ бид нэр ингэж айгу одоо анхаарал тавьдаг. Өөрөө үзэл санааныхаа дагуу бас нөгт нь үзэл санааныхаа дагуу коноп дарж байгааг харах бол яг тэр нөгөө үр дүн гэдэг шигтэй бид нэр ингээ нэг зүйлийн хойноос хамт явж байгаа юм байна гэдэг мэдрэмжийг авч чаддаг. Энэ бол одоо жишээлбэл юу гэдгийг бид нэр үр дүнгийн ингээд нэг босгосон байшин гэж үзье л да. Суурийг тавьж чадчих. Сайн суурьтай бол 100 давхар байшин асуудалгүй босч чадна. Тэгэхээр бид нэр ингээд өдөр тутамдаа бид нэр ярьдаг байхгүй хоорондоо бас ингээд нэг нэгэндээ урам өгөх үе байна. Энэ дээр хэцүүч гэсэн энэ шийдвэрийг хамт гаргасанд баярлалаа гэж одоо залуучууд бид нар хоорондоо ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр бол одоо жишээлбэл ингээд энэ ажил хийх урам зориг, эрч хүч энэ улс төрд байгаагийн хичнээн одоо зөндөө асуудалтай нүрд болдог. Ялангуяа манай цэнгүү эмэгтэй гişүүн. Манай цогоо дарга бол одоо намын дарга, бүлгийн дарга хүн. Бүлгийн дарга, намын дарга гэдэг бол маш олон хүний нөгөө нэг нүүрэн талд явж идэг салхийг хагалж явж идэг бас салхийг хааж зогсож идэг хүний хувьд шийдвэр гаргах хүнд. Гэхдээ тэр бүхнийг давж зарчмынхаа дагуу тэр конопон дээр очиж даарна гэдэг бол одоо ингээл энэ бүх ингээд эргэн тойронд байгаа үлгэрлэл өөрийн энэ бодол энэ бүх ингээд үрдүн миний бодлоор. Тэгээ тэндээсээ кайф авч тэжээгдэж явж байгаа байхгүй. Подкаст рүүмийн хамтрагчаар Simple Zeli аппликейшн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Яг одоо хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж байна. Тэр юу вэ гэхээр за шаардлагатай үед зээл гарах тохиолдолд нийгмийн даатгал төлдөггүй хүмүүс маань 6 сараас дээш нийгмийн даатгалаа төлөөгүй тохиолдолд ямар нэгэн зээлийг авахд хэцүү нөхцөл байдал үүсдэг буюу бараг боломжгүй нөхцөл байдал үүсдэг үлээ. Тэгвэл Simple Zeli аппликейшны зүгээс микро зэлийн үйлчлэгийг та бүхэн санал болгож байна. Энэ яах вэ гэхээр та бүхэн нийгмийн даатгал төлдөггүй байсан ч гэсэндээ за банкныхаа хуулгаар за нийтдээ 5 сая төгрөг хүртэлх зээлийг 24 сарын хугацаагаар авах боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн яг одоо Simple Zeli аппликейшнийг гар утсандаа суулгаад хэд хүртэлх төгрөгийн зээл гарах боломжтойг харах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Simple Zeli аппликейшны Facebook хуудаснаас болон 1828 дугаараас авах боломжтой. Бид бүхний хамтрагчаар Simple Zeli аппликейшн хамтран ажиллаж байна. Тэгээд би иргэний үүргээр хэд хэдэн асуултууд бас бэлдсэн. Тэгээд тэднийг та нараас асууж би мэдэхгүй болохоор асууж байгаа шүү. Ямар нэгэн байдлаар хин нэгнээс хариуцлага нэхэд байгаа зүйл бол биш. Тийм учраас би нэг хэд хэдэн асуултууд өөрийнхөө зүгээс бэлдсэн. Тэргээ би ер нь харж байгаад асууж өдөө гэж бодлоо. Би яг би нэг хэд хэдэн асуултууд бэлдсэн. Энэ нь бол ерөнхий асуулт нь яагаад би ерөнхийдөө яагаад ингэж байгаа юм болов гэдэг асуултууд байгаа. Тэ. За тэгээд би бол ерөнхий өөрийн анзаарж байгаагаар бол одоо иргэдийн улс төрд итгэл яагаад ийм муу байна вэ гэдэг асуулт бол одоо хамгийн түрүүнд орж ирсэн. Тэгэхээр яагаад одоо иргэд минь улс төрдөө ингэж муу итгээд байна вэ? Одоо жишээлбэл залуу гишүүдийн хувьд ороод энийг дундаас нь дотроос нь яг магадгүй эхлээд мэдрээд эхэлж байгаа байх те. Тэгэхээр учир нь эндээ байсан юм байна штэ гэдгийг л би сонсохыг хүсэж байгаа юм болов уу? Хүмүүсийн яг улс төрд итгэх итгэл сул биш. Сул биш гэж юу? Тэр улс төрийн чинь юу улс төр болгоод хүн байхгүй.
тэр хүнд итгэхгүй байна. Өөрөөр хэлбэл лидер бага байна. Тэ? Итгэл төрөхгүй байна шүү дээ хэн нэгэнд. Улс төр чинь хэн нэгэн дээр л амилна үстэй. Тэгэхээр улс төрд итгэх биш. Тэр улс төрийг итгэлийг төрүүлэх лидерийн хомсдолтыг үндэ орж ийн. Ер нь одоо мэдээллийн технологийн сайн муу талууд чинь энэ хүлээн зөвшөөрөлт гэдэг зүйл аль салбарт ер нь хэцүү болсон. Материалын зүйл дээр ч тэр оюухан дээр ч тэр төгсөн гэж байхгүй болсон. Одоо сүүлдээ хиймэл тооцоол урыг бид нэр хиймэл оюун ухаан гэж нэрлээд оюун ухаантай тооцоол урыг уралдуулж эхэлж штэ. Инхээр хүлээн зөвшөөрөлт байхгүй. Тэгэхээр улс төрд итгэх итгэл биш. Тэр улс төрийг бий болгож байгаа улс төрч лидерүүд байхгүй байгаа учраас улс төрийн идэвх их сул байдгийг байна гэж. Тэрийг сайн 24 оны сонгуулиар яг өөрөө дэвшиж байгаа үед илүү сайн ойлголоо. Тэгэхээр одоо бид нар улс төрийн бүх намуудын үүрэг нь юу вэ гэхээр бүр ингээ ухамсартайгаар хийх ёстой ажил үүрэг юу вэ гэхээр бид нар энэ нийгмийг цааш нь залж явна. Энэ улсыг тусгаар хөгжилтэй улс орн болгоно. Улс үндэстнийхээ аз жаргалын индексийг нэмнэ гэж бодож байгаа юм бол бодлогоор лидерүүдийг бүтээх хэрэгтэй. Сургах хэрэгтэй. Бүр нийгэмд нь дасгах хэрэгтэй, үлэмшрүүлэх хэрэгтэй. Энэ бол зайлшгүй хийх ажил юм байна гэж. Тэрний дараа бид нар улс төрд итгэх итгэлийн тухай яг бодтой дүгнэлт бол хийж чадна. Миний түрүүний ярьсанаар одоо нэг улс төрд амар итгэхгүй байгаа бол биш л юм байна гэж харж байгаа. Ялангуяа итгэл улам нэмэгдэх хандлагатай. Тийм гордлого, итгэл найдвар. Ялангуяа одоо манай залуу шинээр сонгогдсон одоо Цэнгүүн, бусад залуу гүшүүд илүү шин дутам нийгмийн дуу хоолойг хуучин цагийг ярж гаргаж ирж байгаа юм. Энэ бол манай залуучуудын дараа үеийнхний итгэлийг жоохон сэрэж байгаа. Итгэлийг авцсан гэж хэлэхгүй. Сэрэж байгаа. Тийм учраас бид нар хувь зээний амар том үүрэг хүлээсэн. Одоо шинээр сонгогдсон залуучууд бид нар энэ шинэ үеийнхний итгэлийг унтраах юм бол энэ юусоо байж болох хамгийн том гим нүгэл болно. Яг гэдэг улс үндэстний хувьд энэ олон аж амьдралаа бодож байгаа энэ ард түмний хувьд маш том нүгэл болно. Тэгэхээр бидний хувьд хувь зээний ямар үүрэг хүлээж ийн гэхээр энэ залуучуудын сэрээд байгаа итгэлийг сэрж амжаагүй бахт нь унтраах эрх бидэрт байхгүй. Тэм учраас бидний энэ үзэл санааныхаа дагуу намыг нээлттэй зэгцтэй болох энэ үйл ажиллагаанд бүрэн сэтгэлээрээ орох. Энийг аль болох чадхаараа олон хүнд ойлгуулах юм л асуудал. Ингэжж бид нэр өөрчлөлт рүү явах юм. Тэгжж тэр залуучууд хий хоосон хадан ташгарч тэнгэр залбираагүй юм байна гэдгийг ойлгох. Тэгжж бид нар одоо энэ залуучуудын улс гэдэг байгаа шүү дээ. Энэ улс чинь цаашаа нийтээрээ хамтдаа шийдвэр гаргаж урагшилж явж чадна. Энэ итгэлийг л бид нар энэ горилдлогыг бид нар хөсөр хаях юм бол үүнээс том нүгэл байхгүй гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ улс төрд итгэл бол алга болоогүй. Харин алга байж байгаад одоо харин сэргэж байна. Үеэл дагдаг юм байна л да улс төр чи юу гэж ойлгож байна. Тэгэхээр улс төрчдөд итгэл буурчлаа яагаад вэ гэж асууж байгаа шиг үү шүү дээ. Жишээ нь одоо яг энэ асуултыг тавих юм би зүгээр асуултнаас чинь эхэлчихмээр байна л да. Яг ямар хэмжүүрээр ямар байсан ямар болоод буурчлаа гэж шинжид өгч байгаа. Харин наад чи би өөрөөсөө асуугаад эхэлчихлээ л дээ яг сая. Жишээ нь одоо буурчлаа гэдгийг яг юунаас дүгнэж байгаа юм гэж. Агаа яг би магадгүй энийг ингэж бодлоо. Зүгээр одоо ил гарч ирж байгаа юм болоо тий. Энийг зүгээр ярьдаггүй байсан юм болоо гэж би зүгээр тийм дүгнэлтэнд хүрлээ. Энэ одоо сошиалоос болоод ч юм уу тий магадгүй гарч ирж байгаа юм болоо гэсэн яриараа бол одоо намайг эргүүлчлээ. Тэгэхээр би яг чиний наадахтай чулуутал хариулах гэдэг юм л дээ. Энэ тэгэхээр зүгээр өндөр байжгаад буурцсан уу? Аль эсвэл бодит байдал дээр ерөөсөө л улс төр гээд амар их угаасаа л эн чинь нэг юм явж ирсэн замнал дэглэм журам юм чинь урсаал ирж байгаа шүү дээ. Гэтэл энийг их гойчилж харуулдаг байсан уу? Цензуртай мэдээлэл, энэ сонин сэтгүүл, телевиз арайд зөвхөн гэдэг юм. Одоо ингээд мэдээллийн технологи ороод зүгээр бодит байдал дээр л очиж магадгүй шүү дээ. Ийм өмнө их өндөр байжгаад одоо буураад байгаа юм уу? Өмнө ерөөсөө ийм байсан. Энийг нууд хаана далдалдаг нээлттэй биш байсан. Мэдээллийн технологийн хүртээмжгүй байдал байсан. Одоо харин зүгээр л бодит байдал дээр л угаасаа л нэг иймэрхүү хэмжээний улс төрчдөө иймэрхүү хэмжээний дэг журамтай дэглэм энэ дагуу ажиллаа хийдэг байсан. Одоо яг л хөрсөн дөрөж ирж байгаа юм л. Гой байжгаад муухай болсон юм уу? Ерөөсөө муухайд гарч ирж байгаа юм уу? Бүүмэд миний хэр бол их гой байжгаад одоо унаад
муухай болцсон гэж би бодохгүй байна. Одоо муухай байгаа бол өмнөчлийн юм л байсан. Энээс дор байсан. Одоо харин илүү энэ нийгэм чи илүү нээлттэй, илүү тийм одоо шархаар бол тэр буглаа чин задарж яж магадгүй, ил болж яж магадгүй. Харин одоо энийгэр тэр дархлааны систем чинь ингээд ажиллаж эхлээд одоо харин илүү тийм эрүүл шиг зөв зам руугаа илүү явж байгаа байх. Бодит байдал дээр очиж байгаа байх. Бид нар нэг гоё төсөөллийн одоо төр засаг, дарга цэрэг, сайд, гишүүн гэхээр нэг гоё юм төсөөлчөд нөгөөдгөөсөө нэг тийм гигантны баатрийн дүр хайгаад нөгөөх нь бидний л нэгштэй гэдэг дээрээ ч очиж байгаа юм билүү тийм. Тэгэхээр за тэгвэл хаа би асуултаа нэг хамгаалж одоо би бол ухаандаа ингэж бодож байна. Миний буруу бас байж магадгүй л дээ. За яг одоо ингээд миний асуусан асуултаас төрдөө итгэхгүй гэсэн чи одоо энийг ингээд хараа мэддэг болоод ингээ гараад ирэхээр бид нар чинь ийм байсан байж тээ гэд ярьж байгаа боловч за яг энэ үнэн байж болно. Тэнгүүд нөө тоо худлаа хэлэх гээд байгаа байхгүй те. Эдийн засаг нь унчлаа. Авилгалын индексээрээ бүр дахиад доошлчлоо ч гэдэм үү. Энд бол зүгээр туулах хэвээр замаа туулж байгаа гэсэн үг гэж ойлгох юм уу? Тэгэхээр би нэг өмнө хаана үлээ байсан үг ярих таар гараад би зүгээр энэ шийдэл талаас нь хэлээ л дээ. Аа тийм би ер нь бас тийм шийдэл талаас нь манай энэ арчсан тогтолцооч өөрөө нэг юм дундаж иргэн маань чадвар, дундаж иргэний маань боловсрол, дундаж иргэний маань мэдээлэл төвшин дээшэл явуулахыг бид нар зорих ёстой нэг юм тогтолцоонд очиж л бид гой хүний үед ингээд энэ өмнөх нийгэм шиг хаалттай дуу нийгмүүд байсан бол тодорхой нэг гоё сэхэд нэг юм элит давхар гаргаж хаад тэднийг гойчилж жагаад тэгэхэд тригээрээ ингээд ерөөсө дарга гэхээр ийм л байдаг. Ингээд гойчлоод ингээд явчих. Одоо болдог байсан байж магадгүй. Одоо ч сайнтай муутай 4 жил тутам ингээд ард иргэдэн төрөө сонгоод явж байгаа. Одоо ерөөсөө л энэ парламент гэдэг чинь мэдгүй сайн бол сайн муу бол муу. Энэ ард түмний үнэлэмжийн тэрнийг толны тусгал тэнд л очиж байгаа шүү дээ. Гэтэ ингээд итгэл байхгүй байгаа даа гэдэг нь сонгуульд саналаа өгсөн ч гэсэн юм өөрчлөгдөхгүй байгаа гэдэг юм байгаа юм шүү. Миний бодлоор бол нэг нам 10 хэдэн жил дангаараа засаглана гэдэг бол эрүүл зүйл биш шүү дээ. Ер нь арчилсан тогтолцооны хувьд тэгээд жишээ нийслэлд Монголын одоо хамгийн том бүх асуудлууд байж байгаа. Тэгсэн хэрнээ яагаад дандаа мань ялаад байгаа. Ер нь зүгээр. Тэгээд нөгөө бид нар чинь залуучуудаа улс төрд оролцохгүй байна гэдэг айгүйх буруутгаад байдаг. Гэхдээ яг тэр хүмүүсийн саналыг авахыг зорд юм уу? Хууль нь өөрөө. Тэгэхээр хууль нь өөрөө тийм биш байгаа байхгүй. Яг нөгөө тухайн оршин суугийн хаягнаас л заавал санал өгнө гэд. Гэтэл тэр хүмүүс чинь ажилтай төрөлтэй ингээд нөгөө нэг анх одоо орон нутагт төрсэн байлаа гэж тэндэл бүртгэлтэй байдаг. Ихтэй хотод ажиллаж идэг, тэндээ ажиллаж чаддаг. Эсвэл одоо айл нэг уурхаа дээр байж хахад нь сонгол болвол тэгэл одоо саналаа өгч чадахгүй яваад байгаа байхгүй. Тэнгууд бид нар жишээ нь хуулаараа тэр хүмүүсийг ханаас ч хамаагүйгээр одоо сонголтод оролцох эрхийг нээж өгөхгүй байгаад байгаа. За тэр нөгөө нэг санал өгөх хэрэгт нь бас халдаад байгаа. Улс төрчид өөрсдөө ингээд нөгөө нэг юм шинжлээ ингээд яриад байгаа хэрнээ тэр нь яг боддороо үйл хэрэг дээр очихгүй байгааддаг. Жишээ нь айгу сони юм би хэлмээр юм л да. Улаанбаатар хотын иргэд яагаад орон нутгийн иргэдээс илүү бага саналтай байдیں۔ Гаргаж ирж байгаа их хурлын гишүүдийн тоон яагаад тэгвэл орон нутгтаас сонгогдож байгаа гишүүдийн тооноос ямагт бага байсаар ирсэн. 50% нь энд амьдраад байдаг хэрнээ Улаанбаатарт байх юм бол 2 хүн нийлжээж хөдөө орон нутгт байгаа нэг хүний саналтай нэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр тэнцээд байгаа. Тэгэд эн чинь өөрөө нөгөө нэг яг үнэндээ бид нараар яг сонгуул хийлгээд тэгээд тэр сонгуул нь яг бодиттой байгаа юм уу да. Эсвэл ингээд хиймэл дүр хэсгсэн арчлал ингээд наана айгуу гоё арчлал эрхчлөөний масктай. Тэгсэн хэрнээ энэ нь өөрөө хиймэл аваад байгаа юм шүү. Яг тэгж надад бодогддог болчоод одоо ингээд нөгөө залуучуудыг саналаа өгөөрөө өстөө нэр улс төр тэтгэвтэй байгаараа ингэрээ гэд айгуу хэлмээр байдаг ч гэсэн бодиттой энэ чинь өөрчлөгдөхгүй байдаг байхгүй. Одоо байгаа хүмүүс өөрчлөхийг хүсэхгүй байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө нэг бид нар чинь өөрсдөө л орох хэрэгтэй байна л гэж бодогдсон. Ямар нэгэн байдлаар тэр нэг тийм мундаг том нөгөө нэг шууд амар ажиллаа хаяал шууд намд оруулна гэдэгтэй биш. Зүгээр улс төрийн үйл явц юмнууд дээр оролцоотой байдаг байгаа чи гэдэг л зүйл нөгөө төрийн төлөө огтон боож өгнө гэл хүмүүсийг нөгөө улс төрийн талаар сэдвүүдийг ярихаас нь амар боомлдог байсан шүү дээ. Тэгээ тэр одооноос арай гайгүй болж байгаа. Юм боддог сэтгэдэг хүмүүсүүд нь ядахтаа ингээд комментор пост бичээд ингээд үгүй наа чи юм шүү биднэрт гадаад хөрөнгө оруулалт чинь хэрэгтэй гэд хэлчихгүй л бол энэ чинь одоо дэлхийд даяар бүх хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтыг ер нь хөрөнгө оруулагч нарыг хайж хахад манайх шиг тэрнийхэн талаар буруу боддог. Уул уурхаагаар амьдрдаг улсын бэжиж уул уурхаагаа үзээ яддаг. Ийм ирационал байдлуудаа ингээд засахгүйгээр
чимээгүй бүгд ингээд яваад байдаг. Тэгсэн хэрнээ ингээд наана өнгөн талдаа бүгдээрээ амар гоё арчлалтай, бүгдээрээ амар гоё эрх чөлөөтэй байгаад байна гэл яриаддаг. Яг үнэндээ яригдчихэж байгаа телевизээр сонсох ярианууд чинь бүгдээрээ л тийм талд байгаа шүү дээ. Их л хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүсүүд байдаг, бүгдээрээ юм юутай. Тэгээд нөгөө ярьж байгаа юм нь хийхсэн үйлдэл өнөөдөр байгаа хуйлуудаас зөрүүд ахаар л ихтгэл унаад байгаа юм болов уу гэж би бол хардаг. Би бол нөгөө ихтгэл унаагүй гэдэг тайлбар хэлсэн шүү дээ. Жишээлбэл тоо хэлье те. Арчилсан нам 42 судалтай. Өнөөдөр парламентод. Энэ бол одоо асар өндөр тоо. Ер нь өмнө арчилсан нам парламентод 42 судалтай байж нэг удаа үтсэн юм уу та те нэг түүхэндээ ялж исэн нэг удаа та бүр олон хулж исэн нэг удаа та үтсэн ч гэдэг юм. Нийт парламентын гишүүдийн 80 орчим хүн шинэ хүмүүс байна. Тэ шинэ хүмүүс байна. Хуучин яадаг байсан. Сонгогдсон тоогоор өрсөлддөг байсан хүмүүс. Нөгөө л хүмүүс нөгөө сүлжээгээрээ шинэ хүмүүс сонгоод байна. Дээр нь арчлал талдаа ингээд байна. Хэдийгээр гүйцэд юм болгон 100% биш шүү дээ тий. Гүйцэд ингээд бүтэн энэ системийг унгааж чадаагүй ч гэсэн агцтай тал нь би олж харж нөгөө уран мөгмөр байгаа байхгүй. Бид нар ингээд унтраагүй шүү, унаагүй шүү. Итгэл найдвар байгааг чинь бид нэр харж шүү. Аливаа ахиад л гэсэн санаахгүй. Тэгэх юм бол бид нар чадах гээд байна. Тэгээ бид нар мэдэрч явах ёстой л гэсэн санаахгүй. Тэгэхээр одоо би бол нөгөө улс төрд итгэл унтраагүй байна. Илүү сэргэж гин гэдэгт л илүү олж хараад байгаа. Ер нь мэдрэгдээд байгаа. Тэрийг одоо манай бүхэл гишүүд мэдэрч байгаа. А зөв маш олон асуудал хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Саяны сонгуулийн хуулиар санал өгөх эрхийг нь хааж гин, мандатын тоог нь орон нутг руу шилжүүлж гин. Тэ? Асар олон зүйлс байгаа. А энэ итгэл найдвар гордлого байна гэдэг чинь арчлан нам дээр асар их одоо мэдрэгдэж байгааг одоо манай бүлгийн дарга жишээл айгүй харж байгаа. Сөрөг хүчин байгаад байгаа. А сонгуулиар бид нарыг ерөөсөө ялагдаад сөрөг хүчин байг гэж санал өгөөгүй шүү дээ. Аль болох ялаад бодлогоо хэрэгжүүлээсэй л гэж өгдөг үстэй. Тэрнээс та нар цөөгөө судал авчих. Яг тэр цөөгөө судал чинь тааруулаа бид нар санал өгч идэг та нар сөрөг хүчин байгаа л байлдаад байгаараа гэж санал хийчих сонгуульд хүн өгдөггүй. А гэхдээ бид нар ингээд ийм судал авцсан. Гэхдээ сөрөг хүчин байгаараа гэдэг чинь итгэл найдвар ийм өндөр байна гэсэн үг. Одоо жишээлбэл би ингээд өөрлөгөө ирж байгаа эсэргүүцэл болгоныг залуу гишүүд рүүгээ ирж байгаа эсэргүүцэл болгоныг итгэл найдвар гордлого гэж хардаг байхгүй. Найдаж байгаа хүндэл хүн одоо жишээл хүүхдүүдэд тэгдэг үстэй бид нэр хүүхдээ илүү сайн байх тусмал өндөр шаардлага тавьдаг хүүхдтэй. Үнэхээр нэг ингээд за яаж жилээр нэмэргүйгээ бол ер нь орхидог олон хүүхдтэй айл бол ерөнхийдөө тэгээд эрхлүүлээл за яг чи алуу чи наатахаа хийж чадсан шүү дээ чи алуу гэж урдуур нь хийлгээд байдаг. Яг түүнтэй адилхан хэдэн залуу гişүүдийг барьж аваад нүдэл алуу чи ингээд гэдэг чинь бид нар тэр их итгэл найдвар өгсөн байгаа байхгүй. Гордож штэ бид нараас арчилсан намаас гордож байгаа байхгүй. Та нар ингэчих юм бол болох гээд штэ. Алуу яасан бэ? Хийлдэ. Өшөө илүүл гэдэг байгаа байхгүй. Тэрнээс голж исэн бол одоо тэгэл хайчих штэ. Одоо хүн намайг хин ярьж байгаа. Хайцсан байгаа үстэй. Би зөв намтай яг уучлаарай. Тэгээ хүн намынхан сонсч байл уучлаарай. Гэтэ үнэн шүү. Тэгээд ингээд хайчин. Гэтэл ингээд арчилсан намын гişүүдийг ингээд шахаал, дайраал, маажаал, малтаад байна гэдгийг би илүү их итгэл найдвар байна л гэж. Тийм учраас би нөгөө улс төрд итгэх итгэл найдвар их сэрж гинэ гэж би ойлгож байгаа. Яг энэ цаг үед бол. Миний нэг хүсэл байдсан шүү дээ. Би үнэхээр ингэж хүсдэг. Би одоо ингээд сошиал дээр 700 мянган дагагчтай. Миний одоо подкаст маань жишээлбэл магадгүй 108 дугаар явцсан хамгийн доктортой явж байгаа ч гэдэг юм. Тодорхой хэмжээнд би хүмүүст өөрийнхөө мессежийг бас хүмүүсийн мессежийг хүргэдэг юм. Тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Манай компани жишээлбэл 40 мянган гадагшаа гаргацсан ч гэдэг юм ингээд тоогоороо би хүргэсэн гэж боддог байхгүй. Тэгээд би юу хүсдэг гэхэлэр яг үнийг хэлэхэд энэ одоо намтай холбоотой оролцсон хүн болгон олон дагагчтай хүн болгон цовдлуулж штэ тийм тэ. Энийг хараад би амар харамсдаг штэ. Америк шиг баймаар байгаа байхгүй тэ бид нар. Үнэхээр хийж байгаа төр зээг барьж байгаа нам нь үнэхээр юмаа хийж чаддгаа харуулсны дараа би бүр энэ намын штэ гэж болно. Өнгөрөх ёстой байхгүй. Ууг нь бол тэ. Намын хариалтайгаараа бид нар болно. Өнгөрөх ёстой байтал бид нар намын хариалтай байснараа цовдлуулж байгаадаа би ингэж харамсдаг. Тэгээ миний хүсэл бол болно. Би тэр намын хариалтай гэж болно. Өнгөрмөр байгаа. Тэгээ одоо ингээд том орнууд шиг тэдэр дэгдэг шүү дээ. Би тэр нам чи тэгээ яах юм? Нэг баг бид нар цуг штэ бид нар штэ. Манай нам чаддсан штэ гэхэд нөгөө хэд нь тийштэй гэж болно хэлмээр бай. Тэр байдлыг бол аюу хүсдэг. Гэтэл яг Монгол эсэргээрээ байгаад нь жоохон харамсдаг. Гэхдээ бид нар яг таалах хэвээр цаг үеэл тулж байгаа гэж боддоо штэ.
Эдээ бас Америкт сонгол үзсэн л дээ. Ялгаа байхгүй. Цовдлон, дайрн, доромжлон, гүтгэн аимшигтай. Гэхдээ нөгөө талдаа тэр хамтрал улам тодорч идэг байхгүй. Ер нь одоо ингээд дайралтын эсрэг юу бэлэн болдгоо гэхээр эр зөргөл бэлэн болдог, хатуужил бэлэн болдог, үзэл санаа улам чангардаг, итгэл үнэмшил улам тодорч идэг байхгүй та. Тэгэхээр энэ бүхэн бол мөхөд байдаг, альж хаач байгаа. Тэгээд энэ цовдлогоон дундуур л бид нэр энийг нэг цовдлогоо гэж ерөөсөө үздэг яг итгэл зөвлөл юм ээ. Тэгэхээр хүлээлтэл гэж үзэж байгаа. чи тэр нэг ягаад нам гэхээр нэг тийм гоё юм санагдахгүй байна залуучуудад гэж ах шиг байна л да тий. Яг одоо энэний дээр ингээд хэрвээ буруу зөвгээд буруутан зөвтөн хайвал нэлээд их буруутан арцсан намынхан баг. Ягаад гэвэл уг нь бол энэ арцсан намын барьж байгаа үзэл суртал чинь үзэл санаа чи өөрөө хамгийн хүчрхэг яг хувь хүнд тэр эрх чөлөөгийн чинь сурталчилсан ер нь дэд үннээрээ л байлд жам сорол байлд гойчилж гангараад яах зүгээр л энэ нам гэдэг шошхын зүгээр аваад хайчихад зүгээр л байгаа бодит амьдралаараа бодит байдлаараа жам сороо сэгэдүүл өөрснөө шийдэл сайхал амьдрал та гэдэг л уг нь хамгийн хүчрхэг үзэл санаа шүү дээ. Гэт энийг төлөөлж байгаа гэж одоо ингээд энэний одоо эрхийг аваад төлөөлөд ажиллаж байгаа ч юм арцсан намын өнгөсөн бид нар бас тодорхой хэмжээнд буруутай яриад бид нар арцсан намынхан энэ дэр тодорхой буруутан хүлээх ёстой. Тэгэхээр дээрэс нь сонгуул болдог. Сонгуульд чинь нэг юм зохион байгуулалттай цөөнх чинь зохион байгуулалттай хэсэг бүлэг чинь зохион байгуулалт хөгжнөө олон байсан ч тэрнээсээ тэрнийг одоо ингээд дайн тулаан болсон ч ялж дийлчих гээд байдаг. Тэгэхээр уг нь бол нийтээрээ энэ арчлал эрх чөлөөг нь 3 сая 500-ыг өсдөг мөртлөө нөгөө талд нэг гоё 100 жилийн түүхтэй систем угсраад цэвэр бохир мөн одоо төрлийн алуу 9 жирийн нэг юм зохион байгуулалтаа юм хийцэн гарууд санал тоолохоор л ямар нэгэн байдлаар энэ хууль мөлийн зүйл заалт санал хураадаг өдөр залуучуудын оролцоо 9 жирийн юмар нь ингээд манипуляц хийгээд ялчдаг. Тэгээд сонгуулийн нүг гарцдаг. Тэгээд ингээд эргээ харахаар гүй тэгээд нөгөө нэг олонхын хүсэж байгаа яг тэр намын наачил да. Цаан цэжний мохорт байгаа тэр нэг сайхан эрхчлөө гэдэг нэг зүйлийг төлөөлж хүсэж байгаа зүйл чинь сонгуулийн дүнгээр өөр. За тэгэл одоо энэний цаан чинь тэгээд нэг нам 3-4 сонгуул 3 сонгуул дараалал ялсан нэртэй. Энэний цаан чинь хүмүүс чинь нэг нам гэдэг зүйл биш юм байна. Нэг тийм цаан нэг далд ухамсар далд мэдрэмж ажиллаад байна уу. Тэгээд энэний дээр тэгээд юм учраас арчилсан нам бол илүү тийм зохион байгуулалттай зэгцтэй болох хэрэгтэй гэдэг шаардлага үүсэж гинүү л гэж хариуцлагатай байх хэрэгтэй шаардлага үүсэж гинүү л гэж бодож байна. Арчилсан намд орохдоо тэгж бодож байсан байхгүй юу? Анх нөгөө ан ман гэж 2 том нам байдаг. Тэрний арчилсан намд нь би орж гинөө гэж боддог байсан байхгүй юу? Тэгээд ороод яг харсан чинь ерөөсөө Монголд чинь нэг л нам байт юм билээ шүү дээ. Тэр ерөөсөө тийм олон нам байгаад байгаа ч биш. Яг 24 оны улс төрийн намын тухай хуулиар намуудын хөрөнгийн тайлангаар гаргадаг болсон. Тэгсэн чинь Монгол ардын намын үндсэн хөрөнгө нь 32 тэрбум төгрөг байгаа байхгүй юу? Дангаараа арчилсан намынх болохоор 1 тэрбум байсан баг. За тэгээ бусад намууд дээр бол бүр ингэж байхгүй. Тэгэхээр чин 32 тэрбумын үндсэн хөрөнгөтэй энэ намын эсрэг арчилсан нам яг адилхан өрсөлдөөд явж чадна гэдэг чинь үгүйс үлгэр байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг бодит байгаа байдлаа бид нараас хүлэмжшүүлэх хэрэгтэй юм шиг байна. Одоо ингээл нөгөө нэг сонгуульдлаг харагдахын тулд ингээд арчилсан нам бол амар том үндэсний хэмжээний нам гэл бид нар үндэсний хэмжээний нам мөн биднэрт тэнд бүх суманд бүх юунд манай намын гишүүд байгаа. Гэхдээ Монгол ардын намын тэр том сүлжээ, тэр том хөрөнгө энэ зүйл чинь өөрөө бид нар барахгүй байхгүй юу? Ерөн зүгээр бусад бүх намууд нийлсэн ч гэсэн барахгүй. Ягаад гэхээр маш том алдаа байсан нь бид нар 90 оны хувьсгалын дараа энэ нөгөө нэг намыг татан буулгалгүйгээр үргэлжлүүлсэн. Тэгэл 30 жил бид нар арчлал гэж яриад байгаа ч гэсэн дийлэнхт нь дандаа ман дангаараа засгалсан байхгүй. Тэгээд нөгөө нэг ингээл арчилсан намд одоо жишээ нь гишүүнээр хэлсэх мэсгээд би бол одоо нөгөө хувийн үзэл санааг эрхэмлдэг учраас нэг юмд ивлэлтэн нэгдээл заавал нэг юмд очивол хаяраалагдал ингээд ах шаардлагатай гэдэг би бол дургүйн. Гэхдээ бодит байгаа байдал нь одоо энэ талын нэг хатуу бөөгнөрөл гэдэг. Гэхдээ тэр нь цөөн хүмүүсээр толгойлуулсан жижиг цаад утгаараа ингээд нөгөө нэг анцэг юм гэл бид нар ингээл арчилсан намынхаа шинжилгээг хийгээл залуучуудыг зүгээр захимаар та нар бүртгүүлээд ирээ ороод ирээ гэл нээлттэй ингээл зарлал үзэж байгаа. Тэгэд энийг ингээд хэлэхэр нөгөө нэг юм яах ч байгаа. Нэг арчилсан нам гэдэг хашаалуу бас хүмүүсүүдийг оруулж хийчихэл тэр намыг лаг болохын төлөө бүгдээ явах гээд байгаа юм гэж
бас бодож магадгүй байхгүй залуучууд. Гэтэ үгүй юм аа. Ерөөсөө тэр нам дотор орлоо гэд чиний амьдрал сайжрах юм бол байхгүй. Тэгэж арчилсан нам засаг аваад чамайг төрийн өмч компани захирал болгоод тендер аваад ингээд явах давуу тал байхгүй арчилсан намын гишүүдэд. Ягаад гэхээр арчилсан нам ялчаад тэрнийх нь эсрэг явах гэж байгаа учраас. Гэхдээ арчилсан намын гишүүн болох нь ягаад чухал байна гингууд бид нар энэ нэг одоо болохгүй байгаад байгаа. Нүдэн дээр за ингэж амьдарч байхаар юу нэг гадагшаа яваа гэж бодож байгаа залуучуудын ирээдүгөө харах итгэлийн бид нар өөрчлөхийн тулд олуулаа байх хэрэгтэй болцоол байгаа нэг юм сонин юм дээр байгаа юм л та. Тэгээ тэр утгаараа ингээд нөгөө нэг залуучуудтай яриад үзэхээр за би ч гэсэн одоо нэрээ бас жоохон хөдөлтөгч юм уу та гэдэг нөгөө нэг улс төр дургу намууд ч муухай гэж ингэж гаргаад идэг ан ман ялгаагүй гэдэг яриаг ингээд автхаа ингэж үүсгдэг. Эн чинь бас ингээд бодлого байгаа даа байхгүй. Ягаад гэвэл тэнд чинь сүлжээнд орцсон байгаа хүмүүс бол төрийн өмч компаниудад ажиллаж байна. Төрийн албаар нь дамжуулаад ямар ч ажил хийдгүү хүмүүс байдаг. Гэтэл яг төрийн өмч компани дээр ажиллаа хийдэг цөөхөн хэдэн хүн байдаг. Бусдууд нь намын тавиулаар ингээд ороод ирдэг. Энэ нэг юм чинь л эвдэх гээд байгаа нэг юм. Гэхдээ айгүй хүнд байгаа даа. Ягаад гэвэл жишээ нь арчилсан намын гишүүн байх чинь өөрөө бас хүн сонголт байгаад байгаа байхгүй. Энд чинь өөрөө өнөөдрийн байдал дээр. Тэгэхээр ингээд нөгөө нэг энийг л нэг сүрэн давж чадах юм бол бид нар нөгөө нэг яг бодит хүсэж байгаа эдийн засгийн хэрэгжүүлэлөө. За тэгээ хувийн хэрэгжүүлэлөө энэ юмнууд руугаа ойртох юм болов гэж хараад байгаа. Подкаст рүүмийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажилладаг байлаа. Тэгэхээр XM Broker-ийн хувьд 15 жилийнхаа ойн хүрээнд за хэрэглэгчдийнхээ арилжаанд шаардлагатай бүхий л зүйлсийг шингээж за экспириенсүүдийг илүү тухтай болгон хөнгөвчүүлсэн цоошин интерфейсийг танилцууллаа. Бүгдийг нэг доороос. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод дуршаад үзэх боломжтой. Арилжааны шимтгэлгүй Монголдо хамгийн өндөр урамшуултай брокер XM Broker. Сайн манай зингүү яг хэлж байна. Одоо олуулаа байх цаг гэдэг. Одоо энэ бол бидний улс төр өөрсдөө оролцъё гэдэг шийдвэрийг гаргасан зүйл нь ерөөсөө тэр. Одоо шалтгаан нь тэр. Аль ч улс төрийн хүчин. Ялангуяа манай арчилсан намын хэдэн хүний өмч юм шиг. Бид нар байнга шүүмжилдэг штэ. Одоо жишээ сэтгүүлч байхдаа би байнга шүүмжилдэг байлаа. Тэр ингээл нэг хэдэн хүний өмч ямар ч ялгаа алга шүүмжлээ бичээ суудаг, нэвтрүүлгээ хийдэг, дандаа тийм хийдэг байл. Тэнгүүд эцэстээ шүүмжлэхийг бол ингээд яриад байхыг бол бүгдээрээ чадах юм байна л та. Тэгээ ороод өөрөө ороод хаалга нэгээд олуулаа орох тэгээ чи яг чадах юм уу гэж өөрөөсөө асууд юм бэл. Чи яг чадах юм уу? Тэгээ чи яг өөрөө скул ороод тэгээд дотор нь ороод үзэлцээ тэгээд чөлөөлөөд тэгээ энэ байдлыг өөрчлөөд тэгээ шин цаг үеийг авчралцаж яг чадах юм уу? Чадахгүй бол чи өөрөө яг яа гэдэг. Зөв комент юм уу чи гэж өөрөөсөө асууд юм бэл хүн. Тэгэхээр одоо түрүүн цэнгэн манай хэлж байгаа ингээд олуулаа байх ёстой цаг үегээд байгаа нь юу гэхээр арчилсан нам ингээд гişүүдээ улс төрийн намын тухай шинэ хуулийн дагуу гişүүдээ дахиж шинээр бүртгэж байгаа байхгүй. Эхнээс нь эдийн бүртгэлтэй байгаа ч гэсэн шинээр бүртгэж авч байгаа. Энэ юу гэлж ийнэ вэ гэхээр одоо нэг ингээд нэг олбогоо нэг сэгцрээд дахиад нэг эмхэрж авах асуудал байхгүй. Эмхлэгдэх асуудал. Тэгэхээр энэ үед бид нэр олуулаа байж чадах юм бол энэ үзэл санаатнуудаа илүү олуулаа хүч төрч чадах юм бол арчилсан нам арчлал дээр буцаад ирэх. Эргээд нөгөө үзэл санаа жинхэнэ эргчлөөний үзэл санаа түгийг бөөндөө бариад ганхшгүй бариад зогсох. Ингээд зогссныхаа үндсэн дээр итгэл найдвар төрсэн байгаа тэр олонныгаа дагуулад энэ нэг засгаа барих. Монголчуудыг энэ нэг системээс салгах, энэ авилга болгох системээс салгах. Энэний суурь нь яг эндээс эхлэх юм байна л гэж. Тэм учраас одоо би ингээл одоо би бүгдээрээ ингээд за одоо бол нээлттэй бол юм. Арчилсан нам хаалга цонх үүдээ бүгдийг нээ. Энэ нэг аймаг дүүрэг сум энэ нэг орон нутагт ингээд намын нэр бариад хамуу гараад зөвхөн өөрийн хэдийгээ ингээд бусдын хаацсан энэ байдлыг өөрчлөе. Энэ үзэл санааны хойноос явж байгаа энэ санаа зовж байгаа бүх хүмүүсийг дуудъя. Арим өргөдгий. Тэгж яагаад хэдүүлээ энэ том системийн үдээс үзээд татаад унгаавал унгаяа. За ингээд монголчуудын нуруунд тэнийг юм уу үзье гэж байгаа. Тэгээ одоо энэ бүртгэлээ шинчилж байгаа. Дээр нь одоо энэ манай нээлттэй цэгцтэй гэж байгаа өрөөнд дотор чинь нэг Am Plus гэдэг бид нэр аппликейшн хөгжүүлж байгаа. Энэ бол хуучин бол ингээд намын гишүүн нэг болж аваад тэгээ намын гишүүн нэг намын орооны гишүүн ÜБХ гэдэг юм уу хэдэн хүнд нэг удаа сонгуул өгөөд тэгээ их хурлын байна орон нутгийн ерөнхийлөгчийн сонгуулаар ухуулагчийн ажил хийгээд ингээд цартчдаг. Намын гишүүн ер нь тэр үед л хэрэглэгддэг юм хэрэглээ байлаа шүү. Гишүүр. Энэ нэгний дарга болох гişгүр. Одоо энэ
шин бүртгэлээр шин зохион байгуулалт дээр яаж юм хэр бүх намын гишүүд улс төрийн идэвхтнүүд байна. Одоо өөрийнхөө томилж явуулсан тэр их хурлын гишүүд, иргэдийн төлөөлөгч тэр хэн байдгийг шийдвэр гаргах бүх хүмүүст ямар шийдвэр гаргах вэ гэдэгт нь саналаа шууд хуваалцдаг. Бодлоо хуваалцдаг. Судалгаанд нь оролцдог. Ерөөсөө улс төрийн идэвхтнүүд болгох энэ алхмыг жишээлбэл одоо энэ аппликейшнээрээ дамжуулаад хийж байгаа. Дээр нь пассвордчуулж байна гэдэг нь өөрөө энэ үзэл санааг нь баталгаад бол хамгаалж өгөөд за энийг бүгдээрээ бөөнөрөө хамгаалъя. Энэ пассвортаараа чи энэ бүх одоо цахим пассворд гэхгүй одоо тэр нэг бидний хуучин бол бат илэрхийлэх гэдэг нэг хуучин хэллэг шүү дээ. Энэ цахим пассвортаараа бид нэр саналаа өгөх явах юм бүрэн боломжтой гэдэг энэ янз бүрийн хөндлөнгийн нөлөөнөөс алга болгох гэдэг бүхэл энэ алхмуудыг хийгээд одоо явж байгаа. Тийм учраас илүү олоолаа байх хэрэгтэй гэж цэнгүүний юун дээр жоохон юм тодруулж өгч байгаа. Яг одоо энэ яг үзэж байгаа залуучуудад бас заримд чухал одоо тэр их усрууд нь чухал биш байж магадгүй. Ер нь бол бас улс төрийн намын тухай хууль нэг өөрчлөлт шинжиллийн шинжилсэн найруулга ороод тийм залтууд ороод дээр нь энэ дөрмийн өөрчлөлт олон зүйлүүд бас бүртгэгдээд энийг харин бид нар бас ингээд ардсан намын хувьд нэлээд том энэ бол зүгээр нэг юм шахал шаардлага биш. Энэ өөрчлөлт шинжиллийн нэг том боломж юм аа. Энийг эхлээд дотроосоо бид нар илүү эмгэлцэгцэлж авах ёстой гэдэг нэг ийм байр суурь бас илэрхийлж энэ дээр нэгдэцгээж байгаа л хэрэг. Нөгөө нэг үг байдаг штэ. Өндөг дотроосоо хагарахаар амьдрал эхэлж идэг. Тийм ангаахаа дэгдэхээ чинь ангаахаа чи одоо хаглаад дэгдэхээ болоод ингээд амьдрал дотроосоо өндгийг гаднаас нь халуугаар цогоо хагалахаар хариулын тав руу явдаг тийм. Амьдрал дуусчихдээ. Тэгэхээр энэ систем ингээд амьд байх өсч дэвжихийн тулд дотроосоо эхлээд эмгцэгцээ олж байгаа. Тийм учраас ардсан нам энэ нийгмийн захиалга өөрчлөлт шинжилтийн олон зүйл дээр эхлээд дотроосоо ингээд эмгцэгцээ гишүүнчлэл зөвхөн гишүүд биш дэмжигчид үзэл санаа нэгтнүүдийг урин залъя. Көг аясаа бас нийлүүлэх үзэл санаа энэ төр гэж ярьдаг энэ олон зүйлүүдэд сурталчилж эхлэх энэ шаардлага бидний хувьд ингээд яг цаг үеийн маш чухал юм л даалгавар болчихж байна. Энэ хүрээнд одоо тэр ардчлал зөвхөн ардсан намын гишүүн биш. Энэ бол ардчлалын пассворт эзэмшиж энэ үзэл санааны илч төлөөлөгч нь болцгоо илт. Илч нь төлөөлөгч нь сурталчлагч нь болыг энэ хүрээнд ингээд зохион байгуулалтын ажлууд нээлттэй байх, цэгцтэй байх, илүү цахим байх. Энэ гурав нийлсний дараа илүү тийм бодлогын болох. Зөвхөн нэг шүүмжилдэг, орилдог, ашигладаг эмоц сурал тулгуурласан байгаас илүү нэг юм илүү бодлого суурьтай нам болж хувирах. Энэ өөрөө нийгмийн захиалах хэрэгцээ шаардлагатай илүү нийцэх. Энэ бүтцийн өөрчлөлтүүд л цаана хийгдэж байгаа. Тэгэхээр олон нийт залуучуудад та нар ардсан намыг зүгээр ингээд нам гэдэг үүднээс нь бас биш. Энэ нэг юм эрх чөлөөний одоо үзэл санааг, ардчлалын үзэл санааг, үнэт зүйлсийг дэдэлсэн хүмүүсийн нэг юм хөг айзамд хэдүүлээ нэгдэцгээ хилдэ гэж байгаа л урилга заллага гэж хүлээж аваасаа л гэж үзэж байна. Гэхдээ бас нэг юм нам гэдэг уламжлалтай ойлголтыг ер нь бид нэр ирээдүйдээ өрчлөмөр л байгаа. Ягаад тэгэхээр ингээл олон гишүүн илсүүлээл, олон хүн цуглуулаад, зааланд оруулаад тэгэл нэг юм яриа хийдэж штэ. Тэгэл ингээл яриа болол баяр болонгууд намын гишүүдэд тийм баяр мэдчилгээ дэвшүүлэн, тийм бэлэг өгөн ингэн гэл. Тэг яалтч би жишээ нь ингээд бодохоор яагаад ер нь монголчууд ингээл нэг тийм нам хөгжүүлэх гэж байгаа юм шиг сүүлийн жилд ер нь явдаг болсон. Ингээл намын их хурал гээл одоо Монгол Ардын намын их хурлын харангуут бараг л тэр Монгол Ардын намыг хөгжүүлэхийн төлөө Монгол Улсын засгийн газар ажиллаж байгаа юм шиг ийм мэдрэмж төрдөг болчиход байгаа байхгүй. Тэгэд уг нь бол намчин өөрөө бас цомхон цэгцтэй баймар л ганц төр биш. Намч гэсэн өөрөө цомхон цэгцтэй байдаг. Хамгийн гол нь үзэл санаа бодлогоо боловсруулж идэг чадварлаг цомхон бүтцээр л бид нар энийг хийдэг болчих хэвээр юм. Тэгэхгүй бол манай улс чинь 3.5 сая хүн амтай. Тэгсэн хэрнээ ингээд бүх хүнийгаа нэг аль нэг намуудлууд ингээд хуугаал аваад хийчихэд баг бүгдээрээ улс төрчлөх гээд байгаа мó гэм ярьж юм шиг маш цөөхүүлээ байж иж одоо ингээд нөгөө нэг бүх шийдвэрийг дандаа улс төржүүлж авдаг. Бүх үйл явцыг дандаа улс төр болгодог нэг юм жижиг нэг юм тогоон дотор л бүүн хэрүүлнүүд өрнөд байгаа байхгүй. Гэтэл хаана тэр шин техник технологи хаана хөгжүүлэлт явж байгаа хин бизнесмен болж байгаа хин эрдэмтэн судлаач болж байгаа тийм. Тэгэд ингээд яалтчгүй яг л тэр намын систем дээр байж ижил өнөөдөр яг үнэндээ бол хүмүүсийн ажил бүтэж явдаг. Ямар нэгэн ажил хийх юм бол төрийн дэмжлэг авч иж тэр ажил нь бүтдэг. Энэ маш утгагүй юм л орчод байгаа байхгүй.
Тэгэхээр чинь ингээд нэг юм сонин юм нь бид нар энийг өөрчлөж байгаа. Гэхдээ тэрийг өөрчлөхөд бас шинэ хүч хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхгүй бол иймэрэ байлгаад байвал хувцнараа байх гээд байна гэд ингээд юм хоёр юм салаа утгатай л агуулга зүйл болчиход байгаа юм л да. Тэхийн тулд эхлээд ямар ч байсан арчилсан нам тэгвэл өөрчлөгдөж л доо. Бид нар тэр зам руу явдаг болчих. Монгол хүн нам хөгжүүлэхийн төлөө явдаг биш. Монгол хүн өөрийнхөө төлөө өөрийнхөө аз жаргал, өөрийнхөө итгэл өмш, хүсэл мөрөөдөл яаж тэгж дэлхийд гарах юм. Тэр зүйл рүүгээ явах орон зайг нь үүсгдэг бол бүх юмэн л түр хийдэг байхаа болчих. Тэрийг үүсгэхийн төлөө энэ нам явж байгаа. Гэхдээ тэр өөрчлөлтийг хийхин тулд ахаад биднэрт бас ингээд хүмүүс хэрэгтэй байгаа гэдэг нэг ийм л ойлголт байгаад байгаа юм л да. Яг хүн бол юун дээр ч цугларч овоорч болно л да. Одоо манай зэнгүүн гишүүний хэлээд байгаа асуудлын гол нь юу гэхээр одоо байгаа намуудын цугларалд материалын үнэт зүйл төр байгаа байхгүй. Ажилтай байх, мөнгөтэй байх, албан тушаалд хүрэх гэдэг чинь амьдралаа болох гэдэг нь шүү дээ. Тэгээ аль нь илүү төр засаг барих илүү магадaltaй юм бэ? Тийшээгээ овоорох. Улс төрийн нам бол хамгийн ихний зорилго бол төрийн эрхийг авах, сонгуулийн аргаар. Тэгэхээр олуулаа байхыг хэрэг юм л. Нөгөө талдаа бид нар юуг услах ёстой бэ гэхээр үзэл санаан дээр овоордог байхыг л өөрсдөө үлгэрлээд үзэл санаа хэрэгжүүлж болдог. Яриад байгаа үзэл санааныхаа дагуу үнэхээр гişүүд нь байж чаддаг гэдгийг үзүүлээд үзэл санаан дээр бид нарыг төвлөрүүлж чадах юм бол тэр хамгийн зөв зам болно. Хамгийн зөв зам бол. Тэгэхээр энэнийг л үзүүлэх үүрэг нь биднэрт байгаамаа. Энийг яг ингээд үзүүлээд явж байна, явнаа. Тэгээ бид нэр хамт байх юм уу гэдэг юм асуултыг л одоо биендээ тавьж эхэлж байгаа байхгүй. Энэний дараа бол бид нар нэг намын гишүүнтэй байх, эсвэл олуулаа байх. Энэ бол ингээд 70 дугаар асуудал болоод байгаа юм чинь. Юун дээр овоорч байна гэдэг л авч байна. Яг ямар сонирхол дээр нэгдээд байна вэ гэдэг л чухал болж байгаа. Тэр одоо бүгдээрээ ингээд хэлж чадахгүй ч гэсэн арчлан нам хэлж чадахгүй. Арчлал гэдэг үг нь өөрөө илэгдээд дууслаа. Иргэжлөө гэдэг үг нь сүлдээ монголчууд дургу болж эхэллээ шүү дээ. Дур зорготой хойлоод. Иргэжлөөдөг хүнийг харахаар ууралдаг болж эхэллээ ш. Иргэжлөөний үзэлтнүүд маань өөрсдөө одоо сошиал дээр харагдаж сүүлийн үед үг хэлж болохгүй нэ ер нь. Тэгэхээр энэ бүхэн чинь эргээд юуны эрэлтийг бий болгож байгаа юм хэр тэр үзэл санаа хэлж чадахгүй байгаа ч гэсэн тэр үзэл санаагаа бид нэр яг ингээд нэгдээд байгаагаа бид нэр нэгдмэл болгож хэлж чадахгүй байгаа юм. Тэгэхээр яг тэр үзэл санааг засаглуулах энэ арчлалыг яг цэвэр утгаар нь монголчин яг үндэ ингээд нэг арчлал зохихгүй мөхгүй арчлаа үзээчгүй уулсан шүү дээ. Зах цухаас нь харцсан. Яг бүрэн утгаараа эдийн засгийн хувьд ерөөс арчилсан ус биш шүү дээ. Тэгэхээр арчилсан ус болгох энэ алхмыг хийх юм үгүй мүү гэдэг энэ сонголтын дээр бид нар байгаад байгаа байхгүй. За ингээд нэг юм. Яг би нэг миний жишээ авсан зүйл маань өөрөө нэг намтай холбоотой юм ярьсан одоо бүр хит хатгаараад нам болоо явчих шиг боллоо л да. Тэгээ яг би бол өөр дээр бол ингэж тусгаж авахыг хүсэж байгаа. Одоо жишээлбэл те за ардын нам нь Монгол ардын нам нь байна уу? Тэ эсвэл бол ардчилсан нам нь байна уу? Энэ над бол өөрөө ингээд бүхлээрээ гоё шинжлэгдэж яхад надад их чухал санагдаад энэ одоо юу гэдэм байгаа илүү гоё байгаасаа л гэж би зүгээр иргэнийхээ өөс хүсэж байгаа. За тэгээ хэдүүлээ энэ одоо намайг жоох энэ өхрөөд архив гэж үзэж байна тийм. Подкаст руу хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ хүү бүтээгдэхүүний өмнө Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомол үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай за хар шил амун минимал дизайнтай болсон байгаа. Өнөөдөр хэрэглэгчид Zubroco брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст руу хамтрагчаар Zubroco брендд бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. Тэг яг би одоо энийг иргэдэг төлөөлөө сууж байгаа хүний хувьд би одоо айгүй тэнэг нэг юм асуунаа. Тий. Тэнийг асуулт гэж байдгүй гэж байна. Тэнийг хариултал гэж байдаг. Минийх айгүй тэнэг байна. Энэ тоогны асуудал гарч ирээд байна л да. Одоо ингээд айгүй амархан шууд тий одоо та нар яага хийхгүй байгаа юм биш шүү энэ бол ерөөсөө энэ яагаад ингэж байгаа юм бол гэдэг асуулт шүү.
Тог одоо жишээлбэл 70 жил хэтэрсэн юутай явж гин гэж юм те. Тогны станцтай явж гин гэж ярих юм. Тогийн хязгаарлаа ичих юм. Тог авах гэсэн нөгөөд нөхгүй байл гэх юм. Тэгээд тэгснэ 5 дугаар цахилгаан станц баригдана гээл 50 60 жилийн нүр үзлээ гэх юм. Тэгээд энэ яагаад ингэж бол? Ер нь энэ нөгөө системийн тухайд аваад үзэхээр техник технологийн нэгт хоцрогдол байгаад байгаа. Тэр нь болохоор 70-аад оноос эхлээл ер нь бол Улаанбаатар хот хөгжиж эхлээл өнөөхдөө анхны цахилгаан станцуудаа бид нэр бариад ингэж явсан. Тэгээ тэр үед социализмын үед болохоор нэгдсэн сүлжээнд гэдэг одоо маш том агуулгаар тэр үед нөгөө станц барина гэдэг чинь өөрөө асар том их хөрөнгө оруулалт шаарддаг бүтээн байгуулалт болдог. Төрөөс өөр бол тийм том одоо нөгөө нэг бүтээн байгуулалтыг авч явж чадахгүй гэдэг утгаараа дандаа төрийн мэдэлд ер нь социалист улсууд ч биш ерөн зүгээр арчилсан улсууд ч гэсэн төрөн дандаа орж тэр нөх станцуудаа барьдаг байсан. За тэгээд ингээд явж итэл манайх ч бол нөгөө нэг 90 онд хувьсгал гараад бүх салбарууд бол чөлөөлөхтэй болоод чөлөөт эдийн засаг руу ороод ингээд шилжсэн. Гэхдээ эрчим хүчийг бол төрдөө үлдээсэн байна. Ягаад гэвэл энэ маш том хөрөнгө оруулалт шаарддаг юм а. Тэр дамжуулах шугамуудын хэдэн зуун километр чинь бол үнэтэй, станц барих чинь үнэтэй. Хувийнхан угаасаа мөнгөө гаргаж барьж чадахгүй гэдэг агуулгаар нь энэ төрд байх хэвээр. Дээрээс нь нэгдсэн сүлжээ гэдэг ойлголт байсан. Тэр үед технологийн үндсэн шийдэл нь болохоор бүх одоо хот суурингууд хоорондоо нэгдсэн нэг сүлжээгээр дамжуулж явдаг. Тэгэхээр нэгдсэн сүлжээн дээр асуудал гарах юм бол 2 3 хот жишээ нь тоггүй болох ийм эрсдэлтэй, ийм модель байгаа. За ингэ байж хахад нэг талдаа эдийн засгийн агуулгаар нь бид нэр заавал одоо төлбөр өндөртэй байдаг учраас төрдөө байх хэрэгтэй гэдэг. Нөгөө талдаа техникийн шаардлага нь нэгдсэн сүлжээ байсан. Ингээ явж исэн чинь ер нь нөгөө нэг техник технологи хөгжөөд цахилгаан станц барих чинь айгу жижиг оврын станцууд барьж болдог болоод заавал нэгдсэн сүлжээнд холбогдохоор бие даасан их усраар хараат бусаар тархмал их усрууд байж болдог байсан. Одоо жишээ нь Баян-Өлгийн аймагт байгаа нэг сум өөрийгөө дангараа тэндээ станцаар бариад өөрсдөө хангагдах боломжтой болсон. Техник технологийн боломж нь өссөн. Энэ хоёрын одоо нөгөө нэг техник технологийн дэвшил нөгөө талд эдийн засгийн агуулга хоёроос нөгөө улс орнууд маш хурдцтайгаар өөрчлөгдөд эхэлсэн. Ингээ байж итэл нөгөө захим зүйл за тэгээд нөгөө нэг цахилгаан эрчим хүчний хэрэглээ чинь хэд дахин нэмэгдээд бүх зүйл эрчим хүчээр тулгуурладаг болоод улс их орнууд чинь бүр анх зүгээр л гэрэл шийдэн хасаахад зориулж исэн цахилгаан чинь бид бүхний амьдралыг шийддэг болчлоо. Бүх амьдралыг. Ингээд ирэхээр цахилгаан эрчим хүчний одоо нэг хэрэгцээ шаардлага асар ихээр үүсээд ямар их үүсвэрээс авах уу гэдэг нь гараад ирсэн. За уламжлалтаар бол нүүрсээр байсан бол одоо ингээд тэндээс нар салхи гэл гарч ирж атомын цахилгаан станцууд ч гэсэн байгаа. Тэр агуулгаараа аль хаана ямар улсад одоо эрчим хүчийг хэдэн төгрөгөөр үйлдвэрлэж байгаа гэдэг тэр тариф чинь дандаа ондоо гарч ирэх болсон. Монгол улсын хувьд бол тэр нөгөө эрчим хүчний тариф бол асар бага байх боломжтой. Ягаад тэгэхээр биднэрт нүүрсэнж байна, нар салхинж байна, атомын цахилгаан станцтай ч болох боломжтой. Тэр. За ингээд харахаар нөгөө нэг эрчим хүчний салбараа буцаад харсан чинь тэр нь яг л хуучнараа социализмын үеэр үлдчихэд байгаа. Яагаад вэ гэхэд өрсөлдөөн байхгүйгээр хаалттайгаар аваад үзсэн. Энийгээ бид нар тайлбарлахдаа болохоор үндэсний аюулгүй байдал энэ бол асар том хүчтэй юм гэд ингэж явдаг. Тийм энэ нөгөө нэг гэж хамгаалж ингэж явсан. За ингээд тэн дундаас өөрсдөө өмөрж штэ тийм. Өөрсдөө өмөрл байгаа штэ. Тэгээд төрд байж яхах нь зөв гэд. За ингээд байж байхдаа төр тэгээд яагаад тэгвэл өөрсдөө өрөнгөө гаргаад тэнд шинэ станцууд бариад хүн ам нэмэгдээд тагтчих ингээд эрчим хүчний хэрэглээтэйгээ нийцүүлээ явахгүй байгаа юм бэ гэхээр бид нар мөнгөгүй гэдэг. Тэгээ яг мөнгөгүй байгаа мó гэхээр сүүлийн 10 жилд улсын төсөв, нийслэлийн төсөв ямар өндөр боллоо. Мөнгөтэй байсан байгаа байхгүй бас нөгөө талдаа. Гэхдээ нөгөө нэг бүтээмжийн хувьд эн чинь нөгөө нэг үйлдвэрлэж байгаа өртгөө ямар ч үйлдвэрлэгч үйлдвэрлсэн зүйлээ өртгөөс нь доогоор зарахгүй штэ. Тэгээд ингээ харангуут чинь өртгөөс нь доогоор олон жил явбал бид нар энэ өртгийг төлж явд юм а. Татвар төлөгчний одоо төсөөр нь нөхөж явж байгаа ш. Татвар төлөгчийн мөнгөөр л төлж байгаа. Тэр нөхөлтүүдийг хаацалал одоо ингээ дандаа алдагдaltaй ажилтдаг салбар түр арай ядан гэрэл чийдэнтэй байлгаж байна. Тэгээ юу гэж бид нар одоо ингээ станц барьж чадах вэ гэсэн байдлаар. За энэ хоорондоор нь бид нар маш олон төслүүдийг санаачлал явж исэн. Маш олон том усан цахилгаан станц, за нүүрсэн станцууд төр ч гэсэн ингээ яригдчихсэн. Тэр төслүүд бүгдээр бас гацаад дотоод дийнч тэр одоо гадаадын ч юм уу мэдгүй ямар нэгэн байдлаар л нэг юм хэрүүл тэмцэл болвол Хятадтай хамтраад нэг станц барих гэхээр л тэнд Чайна таун үүсчихнэ гэл
айлгаал эгийн гол усан цахилгаанстаас барих гэхээр л тэнд байгаль нуур асуудалтай болчихно гэдэг зэчүүд юм. Нэг ийм юмнуудаас болоод дандаа гацаад ирсэн нэг юм одоо нэг түүхэн маш товчоор бол. Одоо тэгэхэд хамгийн хамарсалтай зүйл нь бол бүр ингээд ямар ч гарцгүй болоод ирж байна л та. 90-ад оны ихээр л ер нь бол нөгөө тог цахилгаан тасалддаг хідэн цагаар та харанхуй тоггүй байдаг гэсэн бол өнөөдөр буцаад тэр үе ирчихэж байгаа байхгүй. Тэгээд харамсалтай. Заавал ингэх албагүй байсан. Бид нөгөө нэг хамгийн ихний зүйл нь бол зах зээлийн одоо нөгөө зарчимлуу шилжих буюу энэ ганцхан төр оролцогч нь биш юм аа. Энэ чинь олон оролцогч нар байна. Төр оролцоод зохицуулалтаа хийх ёстой салбарыг хийн. Гэхдээ тодорхой хэмжээнд зохицуулалтаа хийх ёстой. Тэрнээс биш бүх зүйл дээр нь төр оролцсон гэсэн үг биш. Яагаад тэрийг хэлж байгаа нэхэр нөгөө нэг хяналт бий болждаг. Одоо эрчим хүчний компаниуд дээр байгаа одоо өртөг гэж яриад байгаа зүйл нь бас бодит биш. Энэ дотор маш их хийдэл явагдаж байгаа. Одоо чи 1 тоног төхөөрөмжийг өөр газруудаас худалдаж авах үнийн дүн тэр одоо тоног төхөөрөмжийг авсан дүнтэй харьцуулаад үзэхэр чинь тендерийн завшилт явагдсан байгаа байхгүй. Энэ мэтчлэн айгүй тийм системийн угдчирсан асуудал нь нийлээд ингээд явцсан байж байгаа. Тэгээд дараагийн асуудал нь болохоор бид нар ганц эрчим хүч гэж ярьж байгаа ч гэсэн эн чинь өөрөө нөө суур дид бүтц байгаад байгаа. Тэгээд дид бүтц гэж нэг ярихаа нэг юмны хавсрах юм шиг бага юм шиг сонсогддог. Гэхдээ эн чинь нөө суур бүтц буюу одоо хот байгуулахын анхны эхлэл нь байгаа шүү. Тэгэхээр эн чинь нөө төлөвлөлтөйгөө хамт уялдаж явж байгаа хэвээр. Хотын төлөвлөлтөөс 20-30 жилээр төрүүлээд одоо энэ эрчим хүчний асуудлууд, дулааны асуудлуудаа төлөвлөөд ингээд явж байгаа хэвээр. Энэ маань бас давхар алдагдсан байгаа учраас энэ хүндрэлүүд өнөөдөр үүсэж байна л та. Тэгэхээр яг үндсэн шийдэл нь бол одоо бид нөгөө нэг хамгийн ихэндээ хуулиндаа өөрчлөлт оруулах. Тэр нь үзэл баримтлаа даах хэрэгтэй. Энэ эрчим хүчний салбар суур дид бүтцээр ямар үзэл баримтлалаар явах юм бэ? Түр яг 100% ингээд өнөөдрөх шиг авч яваад техник технологиг нэгдсэн сүлжээл гэдэг юмтай байх юм уу? Яагаад тэр сумууд өөрсдөө бие даасан байдлаар тархмал байдлаар аймагуд өөрсдөө авч явах тэр эрхийг нэхгүй юм бэ? Аймагуд бол ерөөс өмнө говь аймаг бол жишээ нь бид нар өөрсдөө бондоо босгоод бид нар станцаа барьчил та гэд тэгж яхад нь л манай эрчим хүчний яам зөвшөөрөхгүй байгаа шин. Энэ мэтчлэн зүйлүүдээр бодлогоо нэг талдаа гаргаж амарна. Бид нар чинь маш олон хөрөнгө оруулагч нарыг дуутчаад за ингээд төстөө амар гоё манад төстөө боломж байгаа. Энэ хардаа гоё байгааз биднэрт гоё наран навын салхин байна ийм байна гэчихэд за тэгвэл окей мөнгө оруулъя хий гэхээр өө болохгүй юм байна. Зогсчдөг. Тэгэхээр одоо юмаа ер нь бол нэг талтаа гармаар байгаа юм л та ингээд хуурамчаар ингээд ингээл нэг яах гээд байгааг мэддэхгүй явчихлаа. Нөгөө талдаа энэ эрчим хүч чинь бидний асар том боломж байгаа байхгүй. Ерөөсөө дэлхийн бүх улсууд эрчим хүчний төлөө дайн хийж байгаа. Хин хамгийн хямд хамгийн их том эрчим хүчний нөөцийг эзэмших үү гэдэг. Манад тэр том боломж нь байж хаад бид нар өөрсдөө энэ салбараа ингээд хавд арчаад нуучаад ингээд хөгжүүлэхгүй бүр ингээд бүр харин бүр энгийн наад захын ахуйн хэрэглээг хүртэл шийдэж чадахгүй байж гин гэдэг нь өөр маш ичгэвтэртэй байгаа байхгүй. Тэгчээд өнөөдөр хийх маш олон шийдлүүд байж байгаа. Нэг сарын дотор ч өөрчлөлтүүдийг гаргаад явж болно. Тэгсэн чинь удирдах байгаа нөгөө сайд чойжл сүрнэ нь ярьж байгаа юм болохоор 30 жилийн асуудал одоо ингэж байж гин. Тэгээ хааш ингээ байгаад байх юм. Ингээ туггүй байгаад байх юм уу? Юм үйлдэл хийх ёстой шин. Энгийн үйлдэлүүд нь харагдаж байгаа. Төрийн өмч компаниудаа нээлттэй зэгцтэй болох ёстой. Тэндээс гарч байгаа төсөв төртгөнийг хэд он гэдгийг гаргах ёстой. Гэх мэтчлэн нөгөө үйлдэлүүд бол байгаад байгаа байхгүй бидний хувьд бол. Энэ жоохон их юм ярьж байгаа. Би жоохон богоо ярьчих. За тэгээд эрчим хүчин дээр шууд идэрж байгаа учраас бид нэр мэдээд байгаа юм шиг санагдаад байгаа. Надад бол яг үнэндээ бүх салбарт чинь энэ системийн тоглолт бий болсон. Тэр эрүүл мэнд чинь тэр санхүүжилт эрүүл мэндийн тогтолцооч өндөө байхгүй шүү дээ. Нийгмийн даатгалт төр дэтгэмж энэ ингээд хүн төрөлхтөн соёлт хүн төрөлхтөн гэхүү ингээд шийдсэн энэ арга замууд чинь бидэрт аль нь ч манай боловсролын яг одоо боловсролын тогтолцоон дээр амар том системийн тоглолтууд гарчихсан. Гэтэл тэр нь эрчим хүч одоо энэ тог тасардаг шүү бат тасардаггүй болохоор л бид нэр тэр нь болж байгаа нь эрчим хүч болохгүй юм шиг. Яг үндэ энэ бүх нийгэмд чинь бүх одоо салбарууд чинь бүгдээрээ яг ийм байдалд очсон. Ягаад гэвэл аргалж явсаар байгаа. Аргалж одоо жишээ нь эрчим хүч хийхэд сайн хэдэн жилийн өмнө билээ ковид гарлаа гэсэн чинь Эрдэнэ төлөвлөрөөс бүтэн жилийг тог тэгэлж байна. Эрдэнэ төр төлөвлөлт төлөв. Үгүй чинь зүгээр ингээд нэг юм хал эрчим хүчээрээ эдийн засгийн байгууллага шин зүгээр халамжийн байгууллага болоод орчихсон. Халамж зүгээр энэ бол улс төрийн ашиг сонирхол бүхий халамжийн салбар. Энд чи одоо энэ Монгол улсын одоо нийгэм эдийн засгийн бүх салбар чинь яг ийм. Тог болохоор пад тасарч байгаа учраас бид нэр тог эрчим хүч болохгүй байна. Бусд нь болж байгаа юм шиг. Үндэ бүгд
бүх салбарт чинь ийм нөхцөл байдал буюу энэ бол ингээд системийн том доголдолд очижсэн. Энэ системээрээ том өөрчлөлт хийгдэх шаардлагатай. Учир шалтгаан нь бид нар энэ арга цаажийн нийгмийг удирдах явсаар нэг улс төрийн хүчин яваад сүүлдээ өөр 10 хэдэн жил яваад одоо өөр тэр ужиграад арга цаагаад бие биендээ барьцаалагдаад өөрийнхөө амлалтанд ороогдоод одоо эн чинь ингээд нэг юм рестарт гэдэг нэг юм одоо утасчихсан гацдаг үстэй компьютер ч гэсэн гацдаг үстэй нэг рестарт хийхээр бас нэг ари өөр болдог да нэг нийгэм чинь нэг юм бүх салбарт тэрнээс тог тасарж байгаа учраас л бид нар бодож хэрвээ тасардагсан бол бүх салбар чинь ингээд шатаа үгээд унтрах болчиход байна гэж. Санжи би нэг юм хэлэх үү? Би нэг зүйлийг боддог байхгүй. Одоо энэ орж ирээд энэ парламент ороод нэг жил хагас өнгөрлөө шүү дээ. Энийг би дараагийнх нь номон дээр бас бичиж байгаа. Энэ манай улс биш дээ. Аль 1980-ад оноос хавуулаад ирч мөсний асуудлаа ярьжсэн цаг. Энэ арчлал марцлаас ч бүр өмнө мэддэг. Бүгд энийг асар сайн мэдж байгаа. Ирэх хурж байгаа хүмүүс. Бүгд мэддэг. А би юунд их ихтгэлтэй болж байгаа вэ? Энийг номон дээр их дэлгэрэнгүй чинь юу илүү их ихтгэлтэй болж байгаа гэхээр Монгол улс өөрсдийн биш. Өөр нэг маш том хар арцны бодлогоор л явдаг. Яваад байна. Өөр нэг бодлого, том бодлого аль нэг зүг рүү заахгүй, аль нэг том бодлого энэ ирэх барьж байгаа намаар дамжуулж нэг бодлого хэрэгжүүлээд байна. Галгүй байх, хүнсгүй байх. Тэ? Бензингүй байх жишээлбэл. Ямар нэг зүйлээр дураараа байх, эрхчлөөтөө байхгүй байх тийм бодлого хэрэгждэг юм байна гэж би ойлгосон. Яг тэгэхээр би өөрөө ямар нэгэн зүйлийг бодож байгаа шиг хүн болгон боддог гэдэгт итгэдэг байхгүй. Угаасаа энэ 126 хүн чинь жишээлбэл бүгд зөв бодож байгаа шүү дээ. Дотроо бүгд зөв бодож байгаа. Яага болохгүй байх вэ гэхээр болохгүй байх тэр нэг юм хүч байгаа. Энийг би бол яг тодорхой цаг үед нь бүр бичиж гаргая гэж бодож байгаа. Энийг бол их маш тодорхой мэдгэж. Тэрнээс биш энэ эрчим хүчний асуудлын дархмал их үүсвэрээ нэмэл болоо штэ. Энд нэг хүн станцаа барьгал дээ яасан. Бүгд мэдчих штэ. Яага бариулахгүй байгаа. Монголчууд тогтоо болчих гээд штэ. Хааны газраас юм гуйхааргүй болч. Одоо жишээлбэл биднээс ч гэсэн хүн юм хүсэх гоё байдаг штэ. Би нэг юм чаддаг. Тэр хүн надаас хүсвэ. Тэгээ би тэрийг биелүүлж ирэхдээ би их жаргадаг үстэй. Ядчил дараа нь би тэр хүнээс нэг юм гуйх хүсэх эрхтэй болж үлддэг үстэй. Тэгэхээр улс гүрний хоорондын өрсөлдөөн чинь хамтын харилцаа чинь өрсөлдөөнүүд чинь ерөөсөл энэ дээр тогтд юм байна. Тийм учраас Монгол улс нэг ямар нэг байдлаар ямар нэг юм айлаас гуйж явах хэмжээнд байлгадаг энэ нэг юм бодлого байна. Энэ бодлогыг нь гардан гүйцэтгэдэг улсуудыг бүр ингэж одоо би бүр ингэ зүгээр л миний сая өнгөрсөн сонгуулийн урайч тэр одоо бодож байгаа шатж авж байгаа зүйлч тэр яг энэ нэг өөрийн биш эх орны нэр барьдаг зүгээр энэ тусгаар тогтнолын эсрэг бодлогыг гараараа дамжуулж хэрэгжүүлдэг сэтгэлээсээ шүү. Гараараа дамжуулж хэрэгжүүлдэг энэ хүмүүсийг яаж буулгаж ирэх вэ гэдэгт ийм бүр үнэн зүрхний бодолд ингэ шатаж авч байгаа юм. Ярихаар ингэж жишээл яг ийм бодлого хэрэгждэг юм байна гэж би өөрөө итгэдэг боддог. Тэгээ энэ тухайга би илүү дэлгэрэнгүй бүр гэтээ ер нь их хурлын гишүүн болоод бас нэг анзаарч байгаа зүйл болохоор монголчууд ямар нэгэн байдлаар дэлхийн нийттэй харилцаа холбоо тогтоогоод дэлхийд гарыг гэдэг санал санаачлаг гаргахад тэрийг нэг эсэргүүцдэг хүчин байд юм байна гэж би бол боддог ус. Манай нийгэмд тэр өөрөө монголчууд дэлхийдээ холбогдох тэр нь бүх улстай ингээд харилцаа холбоо чөлөөтэй байгаад монголчууд тийшээ ингэж нээлттэй орчинд байдаг. Тэгэд энэнийг айгүй их эсэргүүцэж идэг. Тэгээд ялангуяа эдийн засгийн агуулгаараа бид нар бусад улсуудтай ганц найрамдалт харилцаа гэхээс илүү бид нар эдийн засгийн агуулгаараа олон улстай хурш байх ёстой шүү дээ. Мэдээж хоёр хурштайгаа найрамдалтай сайхан харилцаатай байна. Гэхдээ бид нар бусад бүх дэлхийн улсуудтай ч гэсэн арилжаа наймаага чөлөөтэй өрнүүлдэг байж ич Монгол улсын тусгаар тогтнол хүчтэй байна гэдэгт би итгэдэг. Тэр утгаараа монголчууд эдийн засгийн хувьд хүчрхэг байгаад Монголоос шалтгаалсан ямар нэгэн байдлаар бид нар ядахтаа ингээд нэг бүтээгдэхүүн маань Монголоос л хамгийн лаг нь гарч идэг. Гоё брэндүүд байдаг. Тэд нар нь ингэж явдаг.
тэр тогтолцоог үүсгэж чадахгүй бол нэг өдөр жишээ нь 3.5 сая хүн амтай Монгол ус байхгүй л гэхэд дэлхийд хөөх гэж нэг юм бодогдохгүй мэдээ өрнөхгүй байх үедээ гэдгээс айдаг. Бид нэр дэлхийд үн цэнтэй хүмүүс байх. Тэр үн цэн нь мэдээжээр эдийн засгийн агуулгаараа л гарч ирнэ. Тэрнээс биш ингээд зүгээр л эндээ л оршин тогтноор нэг хуурамч тусгаар тогтнолтой. Зүгээр нэг юм тусгаар тогтносон гэдэг нэртэй хэрнээ яг үндэ эдийн засгийн ганцхан улсаас 93% нь хамаардаг байна гэдэг бол чөлөөт одоо нэг тусгаар тогтнол гэж миний хувьд харагдахад хэцүү байгаа байхгүй. Бид нар чинь бүх эдийн засгаа төрөлжүүлээд тэр олон улсуудтай арилжаа 8-аатай байгаад манахаас гардаг бүтээмжтэй инновацлог тэр технологи юмнуудыг хийж их потенциалны залуучууд манад байдаг. Тэгэхээр тэр нэг зам гарцын л бид нар гарах хэрэгтэй болохоос ш бүх юма хуулаараа хаагаал ингэж ч болохгүй тэгэж ч болохгүй гэл гайн болоод нөгөө залуучуудаа дэмжиж өгөх биш ингээд бүх юмыг хаач хурангуудаа эндээ сайхан л байгаа үсттэй та нар гэдэг нэг юм яриад байж болохгүй байгаа байхгүй. Подкаст румын хамтран ажиллагчаар 2025 оны за хэрэглэгч үйлчлүүлэгчдийн судалгаагаар за хятад хоолны ресторан дотроо хамгийн шилдэг буюу за номер 1 болж чадсан за Юлон хятад хоолны сүлжээ ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Юлон рестораны хувьд одоогийн байдлаар 5 салбартай Баян бүрд, Зайсан, Төмөр зам, 3-4-р хороолол тэрэлж гисэн 5 салбартай. За жинхэнэ хятад цоогийг монголчуудаа урайнд ор мэрэгжлийн хятад тогоочдын уламжлалт болон за орчин үеийн жороор бэлтгэсэн 300 гаруй төрлийн хятад хуурга, хот ботыг хостуулсан үйлчлэгээр үйлчилж байна. Хятад үндэсний хоолны соёлыг хятад тогоочдын ур чадвараар амьлуулж амт чанарын дээдийг монголчуудаа өрхийн зэрэгцээ 5 тухтай орчин зочломтой үйлчлэгээр та бүхэнд үйлчилж байна. Подкаст румын хамтрагчаар Юлон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Би нэг юм асууч уу? Чийл асууад байгаа л да. Надаа нэг тийм надаа хариуцлагын асуудал айгүй их бодогддог. Одоо ингээ болохгүй бүтггүй байгаа юмыг жишээлбэл ингээд одоо ингээ залуу гүшүүд маань ярьж гин жишээлбэл тэ таач ингээд ярьж гин болохгүй зүйлийг ярьж штэ тэ. Тэг хин хариуцлага хүлээх юм гэдэг юм надад амар сонь санагд. Яагаад хинч хариуцлага хүлээхгүй байгаа? Олон нийтийн нүдэн дээр. За одоо жишээлбэл тэ одоо тэр парламентынхаа дотроо бол хин нэг ингээд магадгүй хариуцлага хүлээлгэж байгаа байх. Тэгээ яагаад ингээ ойлгомжтой байгаад байгаа байхгүй. Тийм чинь ингэчлээ штэ. Тэрний хүүхэд тэгчлээ штэ. Тэг бүр ингээ ойлгомжтой тодорхой ингэсэн энэ хүн ингэсэн байна. Тэг буруу юм хийсэн байна. Төсвийн мөнгнөөс ингэсэн байна гэд бүр ингээ амны уншлах боллоо штэ. Энгийн зөвлөлчлээ штэ. Тэгээд яагаад хин ч хариуцлага хүлээхгүй байгаа. Зүгээр л ингээ цаашдаа үргэлжлэх юм уу гэж би зүгээр өөрөөсөө асуудаг. Энийг та хэд гэж боддог. Бүх төр бүх улс чинь нэг намд байна шүү дээ одоо. Бид нар хариуцлага нэхэд нь шүү дээ. За нэг хэдэн үний нэр хэлээ л та одоо зүгээр ингээл бүгдээр ярьж байгаа үстэй. Чойжо сайд маань хариуцлага. Тийш. Тэнгүүд ингээл бүх нэрнүүдийг хэлээ л да. Тэнгүүд тэр чинь аль намын ямар улсууд юм бэ? Улсын чи эзэн ингээд нэг байгаа байхгүй бүтнээрээ. Яаж хүн өөрөө стресстэй. Тэгэхээр арчилсан парламентын засаглалтаа арчилсан улсад ард түмэн яаж хариуцлага тооцдог вэ гэхээр сонгуулаар л тооцдог байхгүй. Ягаад 4 жилээр бид нэр сонгодیں۔ 40 жил биш, бүх насаар нь биш, 10 жил биш, 4 жил. Чамайг сонголоо явууллаа. Чи ажил хийж чадсангүй. Авилга хулгайтай холбогдлоо. Дараагийн удаа байхгүй л байхгүй. А монголчууд байгаад байгаа байхгүй. Бүр тэр тусмаа хулгай хийгээд томруудах тусмаа эднэр том хөрөнгөтэй мундаг хүчтэй. Бүр дагаж ханарах маягтай. Тэгээд тэдэнд ахсаар уугаад ингээд бүтэн хүний нэг үеийн дурш арчилсан оронд сонгуулаар төрөө барьдаг энэ ард түмний дунд бүтэн хүний нэг үе ингээд төр бариад улам данхаагаад байж байгаа байхгүй. Эргээд тэгэхээр эн чинь асуудал нь хаана байна вэ? Ер нь хэн хариуцлага тооцд юм бэ? Бид нар ингээд аливаа харилцааг зөвхөн бид нар яг миний нэг баримтлагдаг зарчим бол аливаа харилцааг параллел төвшөнд л байлгах дуртай. Яс суртахууны хүндлээс үл бусдна. Жишээлбэл бид нар ингээд өөрсдөө доошо тавьчаад тэнд нэг дарга ангит мундаг хүмүүс би бол энэ жижигхэн ард түмэн. Тэгэхээр энэ даргатаа дарга хариуцлага тооц. Ер нь та нар наатаа шийд. Гэт нэг орхичод байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдөө байгаа эрхээ мэдрэхгүй байна л да. Мэдрхийг хүсэхгүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл би зөв айгүй энгийн жишээ авъя. Сая ингээд сошиал дээр өрнөлөөлд намайг их хурлын гишүүнд оромжлолоо гэ манай залуучууд гомдлоод байлаа.
Тэгэнгүүтээ яаж ин хаашаа зааж юм гэхээр энэ парламент наа гишүүнийг хөө зайлуулаач. Эвгүүлэн татаач. Ёс зүйн хороо хариуцлага хуралдаад наадхандаа хариуцлага тооцооч гэдэг. Гэтэл нөгөө хүн доромжлуулж гүтгүүлээд ээж яагаад иргэний шүүхэд хандахгүй байна. Яагаад цагдаад хандахгүй байна. Яагаад гэвэл өөрийнхөө хариуцлага цутгах таахгүй. Шүүхтээ өгөөд, цагдаадаа өгөөд өөрийнх нь нэр хүнд хохироод нь штэ тэмт чинь. Өөрөө сэтгэл санаагаар хохироод нь штэ. Тэр хүн яагаад ихгүй бусдад даатгаад байна. Бидний энэ хандлага л өөрөө энэ аврах том системийг амьд байлгасаар байгаа байхгүй. Тэр хүмүүс л шийдэн. Бид нар бол юу юм бэ гэдэг хандлага. Гэтэл яг үнэндээ жинхэнэ арчилсан оронд яадаг юм гэхээр хүн намайг ижил хүүстэн ч гэдэг юм уу ямар нэг байдлаар гүтгэлээ штэ улаан цам. Тэгэх юм бол би тэнд чинь миний нэр төр гутаагтаад штэ. Үндсэн хуулиараа бусад хуулиудаараа хангалттай хуулиуд нь бэлэн байна. Цагдаа шүүхтээ яага өгөхгүй ба. Тэ? Тэгэхгүй яага бусд руу заагаад та нар наадханд хариуцлт намайг доромжлоод ш наадах чинь гэд байгаа юм бэ. Баггүй. Тэгэхээр бид нар ерөөсөө яг эндээсээ л бүх зүйл эхлэх юм билээ. Өөрөөсөө ойлгохосоо. Тэгжээж хариуцлагын тухай ярина. Хариуцлагыг хизээ тооцоо сонгуулиар тооцсон. Тэгэхгүй бол бид нар ингээд шил сошиал дээр ингэж яригдсан. Тэм учраас та тийм яригадаад байгаа хүмүүсээ огцруулаад алаа гэдэг чинь өөрөөсөө л ойлголт. Тэр үнэн ч юм уу удлаа ч юм уу тэр мэдээлэл. За үнэн байлаа гэж бол бид нар итгээд нүдэн дээрээ ингээд бүр үнэлэлгүй хөрөнгөжөөтэй насаараа намаар явчаад одоо бизнесмэнүүдээс илүү өнөөдөр захирлууд ямар өрөөнд сууж ин чи жишээл компани захирал ямар өрөөнд сууж ин захын нэг дид сайд ямар өрөөнд сууж чи өөр харж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг харж байхад яагаад энийг заавал нотлуулах гэдэг юм бэ гэдэг юм нэхэл бас байна. Гэхдээ бид нар нотлуулахгүйгээр ямар нэгэн арга хэмжээг авахуулаад эхлэх юм бол эргээд бид нар өөрсдөө тэр замыг туулах байхгүй. Бүхэл нийгэмд ихсэн шүү дээ. Энэ арчлал руу шилжих явцдаа. Өнөөдөр хүртэл өчнөө сая 100 сая хүн амаа хүний амиар өнөөдрийн арчлал чинь нэг тогтлоо шүү дээ. Тэр болтол дандаа хин нэг зүгээр шууд төсөөллийнхэн дагуу сүргээрээ нийлж байгаа л шийтгдэг байсан. Энэ хүнд цагийг туулаад үздсэн учраас л энэ арчлалыг бид нар амьд байлгаад байгаа шүү дээ. Дэлхийн нийтээрээ. Тэгэхээр одоо бид нар жишээлбэл за одоо тэр энэ ийм хэрэгт орооцолцсон гэж яригадаад байна. Тэгэхээр наад хүний яагаад шийтгэхгүй байгаа юм бэ гэд тэгээд тэрнийхэн дагуу шийдгээд эхлэх юм бол бид нэр бүтэн 100 жилээр ухралт хийх гэж байгаа байхгүй. Зүгээр 27 гэхдээ яг 37 оны зармаар явах гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яаж ч өнөөдөр ингээд төр барьж байгаа янз янзын үүрэг хүлээсэн энэ яг энэ цаг үед энэ байгаа улсууд бол хувиа бодлогоогоор энэ Монголын энэ 100 жилийн ирээдүйн 100 жилийг бүтэн хоошоо 100 жилээр ухрах эрх байхгүй. Би яг энэ хариуцлагатай холбоотой зүйл дээр одоо нэг ингээд энэ бидний өмнө нэг юм савтаа ус жишээ харагдаж байна л да. Энд чинь байгаль дээр чинь нөгөө урсаж байгаа бол одоо цэвэршчээдэг тийм ээ. Одоо тогтоол ус өмхөж нь орж идэг гэдэг тийм. Энд чинь өөрөө зүгээр бидний нэг ард иргэдийн доторх бидний хэдлэг болохоос энэ өөрөө нөгөө байгалийн хууль нь ингээд систем хаалттай болох тусмаа дотор нь эмх замраагүй байдал, ойлгомжгүй байдал нь улам ихсэж идэг. Хаалттай бол одоо энийг ингээд таглал хаалттай тавьчвал энэ маргааш нөгөөдөр ихэд өмхөрөөл өнөр ороод ингээд эхэлэн тийм. Тэгэхээр яг энэ Монголын нийгэмд хариуцлага, заахаа хариуцлагыг дотор нь улс төрийн хариуцлага, хуулийн хариуцлага, ёс зүйн хариуцлага гэдэг. За ингээд юмар ангилж болох байга л да. Ер нь нийтээр ягаад өөрчлөгдөж, шинжлэгдэж тэр алдаа гарахад алдааг засагдаад явахгүй байгаа юм бэ? Чи болохоор түрүүн ингээд илт хууль зөрчсөн зүйлүүд гарч байхад нийгмийн зарим бүлэгтэр гарч байхад энэ ягаад хариуцлага нь хууль нэмэгдэхгүй байгаа юм бэ гэдэг шүү дээ. Энд чинь саяны тэр ягаад тэр хөдөлгөөнд дурж өөрчлөгдөж, шинжлэгдэж, хариу үйлдэл үзүүлж, цэвэршигдэж явахгүй байгаа юм бэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дахиад нэг улс төрийн хүчин илүү тийм зохион байгуулалттайгаар бүр одоо жоохон хатуухан хэлэх юм бол нэг юм мафи системд орчихсон. Тэр чинь мафи гэдэг чинь өөрөө бас ингэ зохион байгуулалттай бүтсэн шүү дээ. Өөр хууль биш, өөр дүрмэрлэлтэнд амьдраад байгаа болохоос биш. Амар том зохион байгуулалттай бүтсэн шүү дээ. Ингээд энэ төрийн эрхийг аваад сурчсан нэг ийм л үйл явц энэний цаа яваад тэгээд 10 20 жилээр үндсэндээ сүүлийн 100 жилийг ярихад 100 жил, сүүлийн 30 жилийг ярихад одоо хэдэн жилд нь аль нь засгалж байгаа. Ингээд ярил наа чинь хаалттай системийн цаана системийн доголдлууд одоо өмхирлэл ялзарл гардаг нь өөрөө хууль. Энэ зүгээр л хууль шүү дээ. Энэ зүйл гараад энэний цаана тэр тэгэнгүүтээ тэрийг ард иргэдийн тархийг угаас орчихсон. Өмнөх удирдлагуудаа муухай гэж одоо могоор бол могоо харьсаа орхиод уужаад тэгэнгүүтээ бид нар шинэ хүн шүү дээ гэж
Тэгэхээр яа нөгөө систем маань хэвээр хаалттай систем маань хэвээр нөгөө бохир булаа маань хэвээрээ тэгээ яа тэгээ тэрний цаана нөгөө өмхий ус хэвээрэл байна. Тэрнээс одоо тэр хариуцлага шинжилт байхгүй нэг ийм л зүйл нэгдүгürt нь байна. Дахиад энэнд бас хариуцлах хүлээх ёстой нэг одоо байгууллага бол этгээд бол бас арчилсан нам гэж л бодож. Бид нар тэгээд яагаад энийг зас залж чадахгүй одоо ингээд энэ олон жил ингээд нэгийг ялсан нэртэй нэг нь ялгцсан нэртэй ингэж явж энийг яагаад бодтоо тэр хүч олж үйлч чадахгүй юм бэ гэдэг бас нөгөө талд нь заавал ярих хэрэгтэй зүйл гэж бодож байна. Одоо тэгээд энэ хуулийг харахаар бас их сонио. Яг үнэндээ Монгол улс чинь 900 гаруй хууль байгаа шүү дээ. Ерөөсөө хууль дутагдаагүй маш олон хуулиуд байгаад байгаа. Хэрэгжилт нь хангалтгүй буюу тодорхойгүй байгаад байгаа. Олон хуулиуд нь хоорондоо одоо ингэж нөгөө нэг харшилтсан хуулийг альч талаас нь тайлбарлаж болдог. Ямар нэгэн одоо нөхсөвүүд гаргаад ирчдэг, цоорхойтой, хийдэлтэй ийм хуулиуд байгаад байгаа. Тэгэд энэний одоо үр дагавраас нь болж одоо жишээ шүүх засаглал маань айгуу тийм сонирн болчиход байгаа байхгүй. Тэгээ шүүх засаглалтаа итгэдэггүй улс орон үүсэх юм бол эн чинь өмнө сан болно гэсэн арчлалын үндсэн одоо суурна. Тэгээ тэр айгуу тийм харамсалтай үйл явдал бас өрнөд байна л да. Өнөөдөр шүүхийн шийдвэрт хүмүүс итгэж гин үү гэдэг асуудал чинь. Тэгээ тэр агуулгаараа бид нар одоо хууль тогтоогч одоо улсын хурлд байгаа бүлгийн хувьд ч тэр ингээд олон жил бас арчилсан нам өөрөө бүлэгч байгуулж чадахгүй үед бас байлаа штэ. Ингээд ирэхэр чинь энэ хуулиуд чинь өөрөө асар тийм доголдолтой хуулиуд энэ сүүлийн хэдэн жил маш их батлагдсан байна. Тэд зүүнний үзэл баримталтай хуулиуд гарч ирсэн байна. Одоо жишээ нь ингээд яг бодит нөгөө нэг хэрэгцээ шаардлага зүгээр л ингээд одоо нөгөө нэг байгалийн жамаараа ингээд шийдэгддэг харилцаануудыг бид нэр ингэж хуульчлах гэж оролцсон, хоосон. Одоо тэр нь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль гэж бас байж байгаа шүү дээ. Төрийн албан чин үнэнчээр зүтгэн хэдлүүдний ажлыг гүйцэтгэх нь гэдэг. Одоо жишээ нь чин үнэнч гэдэг үг нь яг хиний хэмжээгээр яаж байгаа. Одоо ёс суртахууны хэмжээг миний ойлгож байгаа чин үнэнч гэдэг ойлголт маань өөр хүмүүсийнхээс ялгаатай байдаг. Тэрийг бид нэр хуульчилж болж байгаа юм уу? Энд чинь өөрөө ингээд юм тодорхойгүй байдлууд аваад ирэхээр хамгийн аюултай нь тодорхойгүй зүйлийг хуульчлаад өгөхөөр тэр суудал дээр байгаа тэнд тамга дарж байгаа тэнд гар үсэг зурж байгаа хүмүүст бид нэр их мэдл авчираад энэ үрүү дарангуулыг бий болгоод байгаа. Наана харагдахтаа их гой сонсогддог хуулиуд юмнууд ингээд нэрээ нийгмийг аягүй сайхан болгож байгаа юм байна гэж бодогдуулж идэг. Гэтэл үндсэн хуулиас гадуур хувь хүний эрх чөлөөнөөс гадуур хүний заяагдмал эрхийг ингэж хязгаарласан хуулиуд чинь буцаагаад дарангуулыг л үүсгэж байгаа. Яг үнэндээ өнөөдөр дарангуул үүсчихэд байгаа байхгүй. Хариуцлага тооцохгүй байна гэдэг чинь тэр системийг удирдах байгаа хүмүүст таалагдж байгаа хүмүүс нь окей. Гэхдээ зүгээр энгийн иргэн чи явж байгаа туйлж хүрчих юм бол чи бол асар хүчтэйгээр хариуцлага хүлээж байгаа шүү дээ тэнд чинь. Энэ ялгууралтай байдал чинь л өөрөө асар том нөгөө нэг хүнд суртал одоо нэг юм нийгмийн бүр ингэж гажуудлыг л үүсгэж байгаа нэг юм асуудал. Тэгээд өнөөдөр арчилсан намын 42 гишүүн энийг тэгвэл та нар мэдчихэж байгаа юм бол өөрчлөөч гэж байгаа. Шууд л тэр нийгмийн даатгалын шинтгэлийг өөрчлөх тухай хууль нөөтийг 5% болгох гих мэт юмнуудаа арчилсан намын гишүүд ороод өргөн барьсан. Хилцүүлэхдэггүй байгаа байхгүй. Бид нар олох биш учраас хилцүүлж чадахгүй байгаа байхгүй юмнуудаа. Ийм учраас сонгуул ерөөсөө. Бид нар ингээд хуулиудаа өөрчлөө за одоо энд ийм асуудлууд байгаа юм байна. Энийгээ явуулъя гэд тэгсэн ч эн чинь яалтчгүй тоо бол тоо байгаад байгаа. Тэгэхээр энэ арга замыг гинт маргааш гарснаа талбай дээр жигсаал хийгээд ингээд бас төр эргүүлэх гэж болохгүй юм чинь бид нар яг л үндсэн парламентын зарчмаар байх ёстой. 4 жилдээ хариуцлага тооцоолоо. 4 жилдээ ухамсартай байга. 4 жилдээ өөрсдөө хариуцлагатай байж бас саналаа өгдөг, сонгуульд оролцдог байж энэ бүхэн бас өөрчлөгдөхөр байгаа. Тэгэхээр тэр зүйлүүд бол бас буцаал яалтчгүй л ингээл нөгөө нэг сонгуулийн тухай хууль юунууд л бол орчиж байгаа юм л да. Гэхдээ энд яг нэг зүйлийг одоо хэдийгээр бид нэр бас сөрөг хүчний бас цөөнх талаас байж байгаа гишүүд намын хувьд бас ингээд ярьж байгаа үнцгийг бас одоо сонсож байгаа золиочдыг сонсож байна. Гэхдээ бид нар энэ ардчилсан тогтолцооны 30 гаруй жилийн хугацаанд Монгол үндэстнийхээ хувьд, улсынхаа хувьд, Монгол хүнийхээ хувьд асар их хөгжсөн гэдгийг бид нар бас үүсгэж бас ерөөсөө болохгүй л гэж бодож байна. Энэ бодит байдлаа бас үүсгэж болох. Харин энэс илүү сайхан болох байсан уу? Энэс илүү баян чинэлэг болчих байсан уу? Тэр боломжийг бид нэр алдчихлаа штэ гэдэг харамслын үднэс л ярьж байгаа өгөөд. Бүр алдах гад байна гэдэг тийм. Тэрнээс ерөөсөө одоо тэр өмнөх
89 онд байх байсан тех гоё байсан тэрнээс дордчлоо гэж байгаа өөрөөсөө биш гэдгийг үстэй. Төрөний нэг зүйл дээр би нэг бас нэг жижигхэн тодруулга хийж байгаа маш энгийн зүйл нэг шүүхт итгэхгүй байгаа шүү дээ бид нар. Шүүхэн шийдвэрт итгэхгүй шүүх рүү их заагаад энийг зориуд зохион байгуулж байгаа. Шүүх прокурорын гаргасан яллах дүгнэлтийг л хилцдэг баг. Бид нар прокурорын тухай ерөөсөө ярьдаг. Одоо шүүхээс нэг шийдвэр гарч штэ. Тэрэн дээр бөөнөрөө шаваад энэ шүүх шудраг биш үү. Бид нар прокурор руу их анхаарал хандуулах хэрэгтэй шүү гэж бас хэлээд орох юм. Тийм тий. Тэгэхгүй прокурор үлдчихэд штэ. Тэнд чинь яг хэрэг ихлэ мөрдөн байцаана. Барин бүрдүүлнэ. Тэрийг харж байгаа прокурор яллах дүгнэлт дүүлдээд тэр нь шүүх дээр очиж шүүх тэрийг л хилцэж байгаа байхгүй. Гэтэл наан энэ мөрдөх байгууллага тий. Тэгээд энэ прокурор гэж нэг асар том асуудал байгаа. Энэ рүү бид нэр анхаарлаа хандуулах цаг нь бас болцсон. Тэгэхгүй бол ингээд албаар шүүх рүү заагаад тэгээд шүүх шудраг биш байна. Шүүх юм байна, шүүх юм байна. Энэ зориуд юм байлгаад байгаа тухай би бас нэлээд дэлгэрэнг өвчиж байгаа. Бас ингээд нөгөө нэг шүүх засаглалаа бас ингээд бид нар одоо нэг юм яг гэвэл би шүүхт итгэдэг улсын иргэн баймаар байгаа байхгүй. Би ингээд арчилсан улсын иргэн үндсэн хуулийнхаа дагуу шүүхэд хандахад энэ хуулийн дагуу яг шийдвэр нь яг би хэн байхаас үл хамаарч гардаг гэдэгт итгэдэг тийм иргэн байхыг хүсэж байгаа. Тэгэхээр нөгөө өнөөдөр байгаа хуулийн дагуу шийдвэр гарч байгаа юм бол тэгвэл өнөөдөр байгаа хуулийн асуудал байгаа юм шүү гэдэг асуудал байгаа байхгүй. Бас байгаа тийм асуудал. Тэр нөгөө шийдвэрүүд үнэхээр буруу гарч миний одоо дүнэлтээр буруу байна гэх юм бол тэгвэл хууль нь яагаад байгаа юм бэ гэдгийг бид нар бас харах хэрэгтэй. Нэг тэр талд нь бас байх хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа. Подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр та бүхэн Avandra Experience Shop дээр очоод за Eco Flow-ыг өөрийн хэрэгцээндээ тохируулан маш олон сонголтуудаас сонгоо авах боломжтой байгаа. Та жишээлбэл ажилдаа ашиглах гэж байна уу? Амралт зугаалганд ашиглах гэж байгаа эсвэл гэртээ ашиглах гэж байгаа юу гэд маш олон төрлүүдээс сонголтоо хийн авах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн доор гарч байгаа утас руу залгаад за борлуулалтын менежертэй холбогдсноор өөрт хэрэгцээтэй Eco Flow-ыг сонгох боломжтой байгаа юм аа. Ингээд подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Үргэлж тогтой бас тухтай. За дараагийн тэнийг асуулт. Энэ болохоор маш их хүн яг хариултыг нь одоо хүртэл олж аваагүй нэг зүйл байгаа да. Энэ боржирыг яагаад солиод байгаа юм гэдэг нэг асуулт байгаа байхгүй юу? Гэхдээ энэ аягүй сонио ингээд нэг юм зүгээр ингийн асуулт юм шиг ирнэ. Цаана аягүй их юм байгаа ах гэж би боддгийг. Яагаад солиод байгаа? Яагаад солиод байгаа? Тэ аягүй амархан. Надад бол энэ аягүй юм сонирм байгаа. Бүгд мэдээд энэ ингээд улс орноороо энийг солих нь ингээд мөнгө идээд чинь эсвэл магадгүй нуусаа ашиггүй хөрөнгө оруулалт гэдэг нь мэдсээр хахад сойр л тий. Энэ доромжлоод байгаа мó ч гэж бодогдох шиг. Яагаад солиод идэм бол? Яг сая өмнөх асуултаа ч л одоотой баг. Нөгөө хариуцлах тооцох тийм боломжгүй гоё одоо бүтээн байгуулалт байж магадгүй. Өмнөх нь яг яатсан энийг ингээд тэдэн одоо 100 м км-ээр солиод төсөвдөө дахиад нөө тийгээ солилцсон 3 жилийн дараа дахиад сойлно. Яг тэгвэл ажил хийсэн үү хийсэн мөнгө зарсан тэгээ дараа нь илэгдсэн солисон одоо нөгөө наад мөнгөний чинь үр дүн дээр үр нөлөөн дээр хариуцлага тооцох боломжгүй. Одоо цахилгаан станц бол нөгөө чинь тасарчвал одоо тэгээд бас нэг юм ярина да тий. Нөгөө би нөгөө зарим тэр чинь тасарч байгаа учраас л мэддэхгүй. Наа чинь боржуур яг яах. Тэгэл одоо ирэх жил дахиад сойлно. Өмнөх нь муудсан байна л гин. Тэгээ муудсныг хин тогтоохын хотын дарга тогтоох юм уу? Стандартанд мэдхгүй гин нэг нь тэгэл одоо сольсон л гин. Тэгэл одоо наа чинь тэгээ дараа нь хүлээж авсан акт үчээд гоё бүтээн байгуулалт хийсэн гин. Тэрний дагуу мөнгө шилжүүлж чинь тэгэл миний бодлоор бол наадахта чи илүү тийм ач холбогдлын эренбэ дараагаар өмнө нь хийх ёстой ажил мөн байсан юм уу? Тэр чинь ягаад гэвэл наа чинь ингээд зарцуулахад гоё сэдв ба шүү дээ. Гоё ажил ба шүү дээ. Эргээ хариуцлагагүй ажил ба шүү дээ. Боржуур тэгж яах муудснаар яах юм одоо тэгээд. Тэр жаахан чанд одоо дараагийн хотын дарга дараа нь өөр юм. Дахиад гоё боржуур хийчихэл үзтээ тэгээд. Тэгээд баах мөнгө л гарна тэгээд. Иймэрхүү юм байна уу? Түүс эрэм дараа мараа гэвэл 1000 юм ярьж болох байх л та. Бүгдээрээ монголчууд мэдчихэж байгаа. Одоо чийж мэдчихэж байгаа. Мэдж байгаа учраас асууж байгаа. Боржуур солих ямар шаардлагагүй яах гэж сольж байгааг нь. Бүгд мэдчихэж байгаа. Яагаад энэ би хинд асуултыг эргээд тавьмаар юм гэхээр гэрээ эзний буруух. Айл дорж чи хевсэж солиод байхад тий дураараа хевсэж авч гараал ингээд солиод л дээ нэг хүн. Тэгж явах зурагтаа үзэл энэ ямар ажилсаг
хүн бай манай хевсийг өста янз янзаар сольж шүү. Сонин өөр хевс бас хараад ахши сайхан биш. Ажилсаг нөхөр өштэй гэвэл тэр нөхөр солиолэн мөнгөний гаргаж аваад ерөөсөө те авдарнаас мөнгөний гаргаа энэ хевс чинь болохгүй байж таа. Би хевс чинь солиодох юм. Ялээ тетэн цаас өгөөдгөө. Тэ машины чинь торгуулыг жоохон нэмчихъя тэр хевс чинь солиодох юм. За наа дэлгүүрээс авдаг бараан дээр чинь жоохон үн нэмээ татвар нэмчээ. Тэгээд хевс чинь солих гээд штэ. Чамаг л гоё хевстэй байранд амьдруулах гээд штэ гэдэг хаад гэрээ эзэн тимээ тэгэл тэг. Ямар ажилсаг нөхөр вэ гэдэвэл тэгээ сүүлдээ эхнэрээ чинь сольж эхлэн штэ. Тэ? Тэгэхээр гэрээ эзний сонголтоор бөхцөл болж байна. Тэгэхээр одоо бид нар бухимдаад штэ. Тэгвэл энэ над одоо ингээд бөөнөрөө мэдж байгаа ш тэр боржос олдыг итгэхэд гүцэх ажилсаг хүн Монголд байхгүй болчихлоо штэ. Артем Баатар юм шүү. Боржос солих ямар шаардлагагүй одоо бүгдээр энэ чи одоо дэлхийн олон хотоор явж үтсэн. Боржортой улс хот харсан уу? Байна. Тийм ганц нэг бол байна. Өөртөө үлдэрсэн байх юм аа. Тийм. Өндөр орлоготой байна. Гол нь өөртөө үлдэрсэн. Би бол ингээд том хотод амьдарч үтсэн. Тэнд бол тийм байхгүй. Би бол үзээгүй. Боржорнуудаа өнгө ялгаж ийн, будж ийн. Тэрүүгээрээ замын одоо авцам хөдөлгөөний дөрмөө зохицуулж ийн, төгжрлээ зохицуулж ийн. Тэрнээс нэг ингээд өндөр стандарттайгаа мэддэг. Цэглэг станцаа барьцны дараа боржороо барьдаг байх. Энийг одоо бүгд мэдээд байгаа мөртөө зөвшөөрөөд байна гэвэл тэгэл бидний л асуудал шин. Яг энэнийг асуух яг нөө эцсийн хариултыг авах гэсэн хүмүүс амар их байгаа гэж би бодоод нэг бүр асуумаар санагдчихсан. За тэгээд ер нь бас нөө сүүлийн үед сая бас шинэ хууль мойл гэж яригдчих шиг байна л да. Нэг буцаан татах хууль гэж ярьж байгаа шиг байна те. Тэрнтэй холбоотой нөгөө нэг төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс одоо ерөнхийдөө ёс зүйтэй байх хэрэгтэй ёсгүй юу гэдэг дээр бас сүүлийн 7 хоног бол нэлээд хоорондоо мэтгэлцэх шиг боллоо. Зарим хүлийн зөвшөөрж ийн, зарим хүлийн зөвшөөрөхгүй байна л да. Энэ тал дээр юу гэж бодож байгаа юм? Ёс зүй бол одоо хуулийн дор байхыг л хэлж байна. Хууль сахинаа. Ёс суртахуунтай байна гэдэг бол хүнлэг байхыг л хэлээд байгаа. Хүнлэг. Тэгээд хүнхээр ёс зүй байна гэж бол хууль зөрчсөн хүнийг л ёс зүй гэж хэлнэ. Тэрнээс юу гэдгийг үсээ задгаа тавьсан өргөн өмд өмссөн, уранхаа жинс өмссөн юу гэдгийг харагдах өөрийн хин хүний хэмжүүрээр нэг л зүү бус харагдсан зүйлийг ёс зүйгүй байна гэж хэлэхгүй байхгүй. Ёс суртахуунгүй байж л ерөөсөө болдоггүй. Ёс суртахууныг хуульчилж болдоггүй. Тэгэлж маш товчхон тодорхойлох юм бол ёс зүйтэй байна гэдэг бол дүрмийн дагуу ёс суртахуунтай байхыг хэлж байгаа. Ёс суртахуунтай байна гэдэг нь бол ямар ч дүрмгүйгээр ёс зүйтэй байхыг хэлж байгаа. Одоо бид нар ёс суртахууны асуудал яриад байгаа байхгүй. Хэрвээ ёс зүй ярих гэж байгаа бол тухайн хүний ямар албан тушаал хашдаг байхаас үл хамааран ямар хуулийг яаж зөрчөөд хэн яаж юугаар хохирсон бэ? Тэрийг л тодорхойл. Одоо хууль нь бэлэн байна. Хэрвээ бид нар ёс суртахууныг хуулах гэж одоо хуульчлах гэж байгаа бол тэнгэрийн хязгаарлуу ном сум харваад чагн зогсож байна л гэсэн үг шүү дээ. Хаана очиж мөргөх нь үгээд. Тэгэхээр одоо бид нар ингээд юм болгоныг сошиалын хөдөлгөөнийг хараад албаар хөдөлгөөд би баян хэлдэг энэ уцаа давж хараач. Энэ бидний хараад байгаа энэ олонний дэмжлэгтэй байгаа юм биш үү? Эсвэл олонний эсэргүүцэлтэй байгаа юм биш үү гэж бодож байгаа бол яг таныг тийм бодуулахын тулд үүсгэж байгаа зүйл. Би өөрөө нөгөө нэг контент хийдэг байсан хүний хувьд мэдээд байгаа байхгүй. Заримдаа миний явахааргүй контент амар явдаг байхгүй. Тэр явуулдаг байхгүй. Цаанаас нь зохион байгуулдаг. Би өөрөө гайхаж байгаа юм чи. Эн чи ямар тэгж явуулдаг. Үнэхээр дуртай байгаа юм чигээр явуулдаг. Тэрэнд нь зүгээр зарим хүмүүс согтчоод байгаа байхгүй. Тэр согтолтыг үзэж байгаа хүмүүс анзаарахгүй байдаг. Одоо бид нар ингээ уцаар хараад энэ ч өстой амар олонний дэмжлэг авч ийн энэ ч асар их эсэргүүцэлтэй тулж ин да гэж шууд дүгнж байгаа чинь буруу гэж хэлж байгаа. Яг хажууд хүнтэйгээ ярьж үзэх хэрэгтэй. Чи энийг юу гэж бодож байна? Тис өөр юм ярина. Гайхана. Тэнгүүтээ юу гэж болдог вөхөр бит хоёр бол гэгээ мас юм байна. Эднэр хар мас юм гэж боддог. Яг үнэндээ айлуудаар яваад уулзаад үцхээр хөдөө гадаа гэж бид нар гололтгүй. Үцхээр яг адилхан дүгнэлттэй байдаг. Утсан дээр хэс тис өөр. Тэгэхээр бид нар энэ утснаасаа давж харж чадах юм бол энэ өргөн фронтоор хийж байгаа тархи угаалтыг сөрж чадна. Тийм учраас ингэ хүн хүнтэйгээ ярилцдаг байгаач, уулздаг байгаач. Тэгээ өөрөө бодож байгаа шиг бус чинь ч гэсэн бас бодож чаддаг гэдгийг ойлгож итгээч гэж байгаа юм. Тэгсний дараа бид нар энэ ёс суртахууны тухай, ёс зүйн тухай ярьж болно. Энэ тэр эргүүлэн татж байгаа хууль энэ төр бол
өнөөдөр ерөнхийлөгч өргөн барина гэдгийг мэдгэж байгаа шиг төслийн хараагүй байна. Яг ямар заалтууд яаж орж байгаа. Тэгэхээр тааж ярих юм алга. Ер нь бол нэг л зүйл байгаа. Монгол улсад бол арчилсан парламентын засаглалтай улс үндсэн хуулиараа ард түмнээс их сурвалжтай буюу ард түмэн сонгуулиар дамжуулаад төрөө барьдаг. Тэгэхээр яг тэрнийхээ дагуу хариуцлага тооцно, тэрнийхээ дагуу төмөлж явуулна. Энэ зарчмыг бид нэр алдах юм бол жишээлбэл ингээд байсгийж байгаа л энэ нөхөр ёс зүйн асуудал үүсгэлээ. Энэ нөхөр хэрэгт холбогдлоо. Хэрэгт холбогдох шиг амархан байхгүй чи санжаа өөрөө мэднэ. Асуудалгүй шүү дээ. Хэрэгт холбогдуулаад хайчихна. Холбогдно гэж холбогдохыг хэлнэ. Сэжигтэн байна уугүй нэ хамаа байхгүй. Энэ хэрэгт холбогдчихлоо. Энийг нь шалгуулъя гэж татаад байвал юу болох вэ? Игүүлэн татаад байвал. За сошиал дээр нэг хүнтэй маргалдлаа гэж бодъё. За тэр хүнд бүр хөөл зөрчөө жоохон бүдүүлэггүй хэлээд эсвэл санаатай санаандгүй гүтгчлээ гэж бод. Санаандгүй ус гүтгэж болно шүү дээ. Баримтын алдаа гаргаж. Тэгчлээ гэж бод. Тэнгүүт л буцаан татаад байвал энэ парламент энэ төрийн хин эзэн суудсан байгаа тэр эзэрхийллээ улам томруулна л гэсэн үг шүү дээ. Баталгаажуулна гэсэн. Парламентын засаг байхгүй болно. Өөрөөр хэлбэл за парламентын засаглаа болий. Монгол төр байхгүй болох байхгүй. Энэ багна гэж байдаг бол тэрийн сүхтэд байхгүй. Хэрвээ зүгээр л ингэж ёс зүйн асуудлаар эргүүлэн татдаг болох гэж байгаа болвол төслийн хараагүй л байна. За энэ бас нэг түрүүний асуултан дээр явжсан хариуцлага гэж тооцох уу гэдэг л асуудын хүрээнд л бас яваад байна л да. Тэгэхээр хариуцлагч өөрөө улс төрчдөд улс төрийн хариуцлага гэж бий. Хуулийн хариуцлага гэж бий. За ёс зүйн хариуцлага гэж бий. Тэгэхээр ёс зүйн хариуцлагыг чинь тэгээд яг яаж хэмжих гээд байгаа гэдэг нь яаж хэмжих. За хууль бол хуулийн дээр тодорхой зөвлөл заалт хохирол одоо олон зүйлээр ярьцдаг шүү дээ. Ёс зүйн хариуцлага чи өөрөө тэгээд сошиал тийг шуугснараа хариуцлага тооцчих юм уу яг. Тэгэд иймэрхүү нэг юм субъектив зүйл би н хуулийн харааг болохоор сайн мэдэхгүй байна. Хамаагүй оруулаа өөрөө юм их асуудалтай байхаа гэж бодож байна. Ер нь тэгээд Монголын парламент аливаа байгууллага тэр тусмаа бүгд найрамдах улсын парламентын засаглалтай улсын парламент гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээний одоо өөрөө хариуцлагатай ёс зүйтэй байхаас гадна өөрөө дархлаатай байх ёстой. Жишээ нь одоо парламент дээр 126 гишүүн 63 тодорхой засаглалын ганц хоёроос хамаарсан тоотой үед нэг гишүүнийг ёс зүйн хариуцлагаар татаад энэ чинь шууд ингээд засгийн эрхийн асуудал болж жишээ бас хоёр. Энэ өөрөө ард түмний сонголтыг засварлах асуудал чиний цан гарахыг үүсэхгүй. Тэгэхээр энийг нь нэлээд нухацтай хандах ёстой асуудал байхаа л гэж бодож байна. Нэлээд нухацтай хандах ёстой. Тэр тусмаа ёс зүйн суртахууны юм субъектив зүйлсүүдийг хуулинд юу гэж тусгах гэж байна. За мэдээж одоо өөрөөр хариуцлага олон нийтийн өмгөөлсөн үүрэг амлалт үүрэг олон зүйлүүд дээр хариуцлагатай байх ёстой л. Тэгээд энийг нэлээд нарийн асуудалж харах асуудал тандах ёстой хаа л гэж бодож байна. За маш их баярлалаа. Тэгээд сүүлийн асуултанд түрүүнийх адилхан. Дандаа миний асуултууд явж өглөө. Өөр миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл бий юу? Би сая ингэж бодчихлоо. Ер нь ингээл нэг улс төрчтэй ярилцлага хийгээл ингээл явахар ч хүмүүс чи өстө нэр худалдагчлаа барьчлаа гэл яаж байгаа шүү дээ. Тэгээд тэгж худалдагдсан ч зөндөө хүмүүс байдаг болохоор бас тэгж байгаа. Тэнгууд одоо өөрт чинь ер нь ямар сэтгэл төрж байна. Бид нар бол ямар ч тийм одоо мөнгө төгрөг өгөөгүй байгаагүй тийм хүмүүс шүү дээ. Тэгээд улс төрчтэй ингээд ярилцаад ингээд сууж хахад өөрт чинь ямар сэтгэл төрж байна сая. Тэр худлаа ярьж байгаа шиг санагдаад байна. Тэр худлаа ярьж байгаа шиг санагдав гэж. Би бол худлаа ярьсан чи яах вэ л гэж бодчих. Үгүй яах вэ? Зүгээр яах вэ? Мэдээч хэрэг эн чинь хүн өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Мэдээч хэрэг би бол зочтой урьсан, зочд маань мэдээж арчсан намынхан байж таарсан. Тэглээгээд би бол аль нэгэн намын харьяалтай хүн бол биш. Мэдээж би зочтой өмдгээ та бүхний ярьж байгаа миг хүндэтгэж байгаа. Магадгүй өөр намынхан ирээд өөрсдөө хамгаалж болно. Тэр үед бол би бас л адилхан магадгүй ярилцаал суух байх. Үзэгчид л энийг шийдэх байх гэж би бодож байна л да тий. Хин зөв ярьж гин, хин буруу ярьж гин тий. Тийм учраас энэ сонголтыг бол би өөр дээрээ биш магадгүй үзэж байгаа хүмүүст үлдээсэн дээр болоо гэж би бодож байна. Улс төрч чинь тэгээд нөө ярих хэрэгцээ их байдаг. Яг тэгэхээр нөө улс төрийн ажил чинь уулзалт. Зүгээр яг үндсэн ажил бол уулзалт, хилцэлт, хилцэх баггүй. Тэгээд ярих хэрэгцээ их байдаг, ойлгох хэрэгцээ их байдаг. Тэрийг ингээд ашиглахаараа нөгөө тэр нь бас ханчаад байдаг тал бий. Хүлээ авахч тал да. Тэгээд ямар ч байсан тэр хэрэгцээг ярих хэрэгцээг хангаж яг цаг үеийн сайхан асуултууд асууж
оруулж яриулсан их баярлалаа. Одоо Санжаа өтөр чинь 2 ч удаа нэвтрүүлэг товлжоод тэгээ би чинь өөрөө за амжихааргүй боллоо. Нэг удаа гадаад явжсэн баг те. Нэг удаад нь амжихааргүй боллоо гэ бүр канселж хийсэн. Тэгээд бас хүлцэл өчөөдөө дараа нь хоёулахнаа бас тухтаа нэг ярилцах. Тэгэл цагуу санахгүй хүмүүстэй их духгүй гэдэг юм байна. Төгсгөлт нь амар заавар. Би яг улс төрчдөөс ялцчихгүй яг залуу улс төрчдөөс одоо лодо цэнгүү хоёртой бол ялцахыг аягүй хүсдэг байсан. Тэгээ хоёулын лөө нь бас ингээд юу гэж ийсэн хүсэлт өгж ийсэн. Тэгээ өнөөдөр цагт гэрлахтай хүрээд ирлээ. Тэгээд маш их баярлалаа. Таны бас хүрэлцэн ирсэн. Бас та бүхэнтэй ярилцсан суна гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд урилгын маань үл авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлээ. Би энэ төгсгөлд нэг үг хэлчих. Чанаас угаасаа асууна. Би бас тэр цаг руу хараад нэг дараагийн юм гээд тэгсэн мөртлөө бас бид нар чинь нэг юм сая ингээд ярилцлага яг нэг одоо цаг дээр яаж яана одоо өнөөдөр болж байгаа үйл явц одоо жаргал зовлон баахан ирлээ л да. Мэдээж одоо эн чинь ярих л ёстой баг. Тэгвэл маргааш юу болох гэж байна? Биднэрт ингээд цаана том давалгаа, цунами, технологийн өөрчлөлт, ер нь дэг журам, дэлхийн дэг журмын өөрчлөлт гэдэг бид нар даарч нэг баахан юм нөмөрч ирээд байна л. А бид нар болохоор яг ярих л ёстой баг. Өнөөдрийн жаргал зовлон олон зүйлүүд зөвхөн одоо ингээд технологийн өөрчлөлт хөгжлийг харахад сая бидний яриад байгаа энэ өөрчлөлт хөгжил хүний эрх хуулийн засаглал олон зүйл чинь зөвхөн энэ одоо ирж байгаа өөрчлөлт чинь баг бүхнийг өөрчлөхөд тэг юу болохыг одоо үндэ технологийн тэр аврагууд хүртэл тайлбарлаж хэлж чадахгүй юм л оюун гэж энэ олон зүйл чинь одоо боддог сэтгэдэг болж эхлэх гэж эхэлж байна. Нөгөө талд нь ингээд том роботууд бий болчлоо, бодчлоо хүний гар хөл хийдэг энэ үйлдэлийг чинь хүч харгаж хийдэг үйлдэлийг чинь хийдэг технологийн шийдэл гарчлаа. Одоо энийг нэг ингээд эрчим хүчний хувьд шийдэд бодчлоо, хийчлээ, эрчим хүчээр нь гадаг хүчлээ. Яг одоо энэ ирээдүйн цаг дээр юу болох вэ? Нөх хүн чинь хэрэгтэй хэрэггүй хүн гэж гарах юм. Тэр ажил хийгээд ажилтнууд очиод үйлдвэрийн шугамдаар ажилдаг бол тэр хүмүүс чинь дутахгүй хэрэггүй болох. Хэрэггүй болчоор яг нөгөө нэг бидний яриад байдаг ардчлал арчилсан тогтолцоо юу ардсан нам байтугай хүний эрх хүн гэдэг чинь өөрөө том асуултын тэмдэг тавигдаад эхэлж байна. Юу нам гэдэг байгууллага яах юм? Тэгэхээр энэ ирж байгаа нэгтэй айхтар том одоо бүрэл минийхэр бол амар том цунами л ингээл ирж байна л да. Бид нар энд нэг далайн хэрэг дээр элсээр башин бариад тэргээ гоё ингээл өнгөлөөл тэр ч одоо тэр энд одоо дасан зогцож л одоо бид нар бэлтгэл хаагаж ажиллах. Энэ өөрчлөлтөнд бид нар бэлэн байгаа юм уу? Зүгээр л энд бидний ерөөсөө тэгтээ бүх юм сүрч байгаа гэсэн үг ерөөсөө биш шүү. Асар том юм өөрчлөлт ирж байна. Бид өөрснийгөө бэлэн байна уу? Бид дархлааны систем маань ажиллаж чадах уу? Бид юу бэлдэж байгаа вэ гэдэг л асуултууд амар том асуулт байна л гэж бодож байна. Ноо шиг ингээд том бусан онгоцоо бөөнөрөө хийгээд тэгээд амтэн бүрээс 2-2-ыг бэлдээд тийм үү? Тэр цунаминда бэлдэцгээе гэж тий. Тэр давалгаан дээр мордоод тэр давалгаатай хамт тэгж гарах гэдэг тий. За хэдүүл өндөрлөх үү? За тэгсэн чи яах вэ? Тэгээд урилгыг мөн өглөөч хүлцэн ирсэн зочдод маш их баярлалаа. Тэгээд хамгийн гол нь одоо амжилт хүсье, эрүүл энхийг хүсье. Би бол бүх зочдтой л дээ өөртөө үздэг хамгийн сайхан бүхнийг хүсье гэж хэлдэг байгаа шүү. Тэгээд подкаст руу минь хүрээд өндөрлөж яана үзэгчтэй хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane Айлын өгч гэдэг өрөөтэй явдаг байгаа. Зочдод та бүхний өмнөхөн танилцуулъя. Улсын хурлын гишүүн Лата Самбо, болцсон намын дарга Зогт гэрэл ах маань үргэлж ирсэн байна. Мөн гишүүн цэнгүү үргэлж ирсэн байлаа. Тэгээд хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Бид бүхнийг дэмжиж ажилдаг Simple Zelle application, XM Broker, Yulon тоолны ресторан, мөн Subroka, тэгээд Avandra бид бүхэнтэй хамт ажиллалаа. Ирэх дугаар иргэд уулзцгаая. Баярлалаа. За баярлалаа. Powered by Airplane. Айлын хөгжи. Подкаст румын хамтрагчаар Subroka, Yulon хятад хоолны ресторан. Simple Zelle application. Avandra XM Broker.